Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ТV телевизээс зохион байгуулж байгаа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайн асуудалтай нийгмийн бүлэгшгүүдийн болон улс төрийн намууд иргэний нийгмийн төлөөллүүдийн байр суурийг хүргэдэг хилцүүлгийн маань ээлж дугаар бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдөр манай студид хүрэлцэн ирсэн зочдыг та бүхэнд танилцуулъя. За их цаад их хэрэгэлт хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүн Мөнх Баяр, нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт намын дарга Эрдэнэ Жамян, за Монголын хуульчтай холбооны мэргэжлийн дүрм ёс зүйн орооны дарга Баасан Жамнар хүрэлцэн ирсэн байна. За студид хүрэлцэн ирсэн зочдтой баярлалаа. За үзэгч та бүхэнд зочдынхон товч намтрыг одоо үзүүлье. Навагч Амбын Баасан Жав 1997 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуулийг эрх зүйж, 1998-аас 2002 онд холбооны бүгд найрамд Герман улс Бавар мужи Людвиг Максимилианы нэрэмжит их сургуулийн хууль зүйн магистр, 2002-оос 2007 онд холбооны бүгд найрамд Герман улс Аугсбургийн их сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтан докторант. 2008 оноос хуулийн зөвлөх өмгөөлөгчөөр ажиллаж байна. 2014 оноос Монголын хуульчдын холбооны мэргэжлийн дүрм ёс зүйн хорооны гишүүн даргаар ажиллаж байна. Эрдэнэ бэлгийн Эрдэнэ Жамян 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Шихийн хотод хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлэр, 2007 онд удирдлагын академик бизнесийн удирдлагын магистрт тус төгссөн. 2012 онд Монгол Улсын хууль зүйн дэд сайд, 2016 онд Монгол Ардын Хувьсгалт намын дэд дарга, 2019 онд нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт намын даргаар ажиллаж байна. Цэцгээгийн Мөнх Баяр 1966 онд Дундгов аймгийн Сайхан Овоо суманд төрсөн. 1987 онд Алтан булгийн хөдөө аж ахуйн техникумыг агрономч, 2001 онд хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсыг сэтгүүлч мэргэжил тус эзэмшжээ. Тэрээр одоо Дундгов аймгийн Сайхан Овоо суманд малчин, их цаад их хэрэгэлт хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Чимэд доржийн тогоо 1947 онд Баянхонгор аймагт төрсөн. 1967 онд санхүү эдийн засгийн техникум, 1974 онд Монгол Улсын их сургуулийг эдийн засагч, 1981 онд зөвлөлт холбоот улсад цэргийн дипломатын академи, улсын иргэний хамгаалтын газрын дэд дарга, улсын байнгын онцгой комиссийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. За энэхүү студид хүрэлцэн ирсэн зочдынхоо намтартай та бүхэн танилцлаа. Тэгэхээр Чимэд доржийн тоогоо хувьд бол баг зэргийн бас хоцорж ирэхээр байна. Тэгэхээр хүрэлцэн ирэхээр нь бас та бүхэндээ танилцуулъя. За үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой ТV телевиз шууд хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. За тэгвэл өнөөдрийн байдлаар улсын их хурал хэлэлцүүлэгтэй холбоотой 2 дугаар хэлэлцүүлгийг бас өргөжлүүлсэн байгаа. За тэгвэл улсын их хурлын чуулган дээр гишүүд үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой юу ярьж байгааг иргэнийг товчхон саний. За товч одоо видео бичлэгийг та бүхэнд үзүүлье. Хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Энэ шинэ ер нь одоо хаана байна? Хайшаа зүйл байна. Аймагт бол намын хороотой, суманд намын хороо ажиллаж байна. Банк дээр намын үүр ажиллаж байгаа. За ингэж улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа. Нөгөө цүнхийн барьд давхижсэн. Нөхдүүд очоод суучихсан байгаа юм шүү. Ядахта монгол хэлээрээ нэг зөв ярьждаг. Тэгээд тэр салбарынхаа имийг сайн мэддэг. Тэгээд мэдлэг ур чадвар маш сайн. Ийм байж ижил явна. Сумын төв дээр байгаа хэдэн хүнсний дэлгүүрүүд намын харьяалтай болсон шүү дээ. Ажиллаж чадахгүй бол тардаг. Энэ зарчмууд бас үндсэн хуульдаа суух шаардлагатай байсан. Өнөөдрийн төрийн албаны ялзар нь улс руу шалтгаалсан байгаа гэдэг нь бас үнэн. Сарын дараа 2 дугаар хэлэлцүүлэг дуусгал. Миний санал одоо 3 гарчлаа гэдэг ингээд нэмж болно. Унцын юм дээр болохгүй гэсэн мөртлөө дараа нэмээ ажиллаж байгаа байхгүй юу? Чи яагаад энэ төр хороон дээр одоо энэ шинжээч томилох, гэрч буудах, тайлбар өгдөг авах, бодлого баримт гаргуулах гэж юу хийж болохоор байна бид нар хороо байгуулах. Эсвийн зарлага зарцуулалтан дээр бол хариуцлагагүй хандаж хилцүүлгийн явцад нэмэгдүүлдэг асуудал бол биш ээ. Тэр өргөн мэдүүлс нь үнэхээр буруу байх юм бол батлахгүй байх эрх бол их хурл бай. Нэгцээ Журмын тухай хуулиар хамтдхан хилцэнэ гэж байгаа. А саналаа бол тусна. Саналын зүйл болгон дээр тусалцлаа. Саналын зүйл хийдэн. За ийхүү улсын их хурал дээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг бол зарим гишүүд бол улсын их хурлын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлана гэж ярьж байна. Зарим гишүүд бол ерөөсөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн энэ нэмэлт өөрчлөлт бол байгаа оноогүй байна. Харилцах заавал зайлшгүй өөрчлөх ёстой өөрчлөлтүүдийг хийж чадаагүй байна гэсэн бодолтой байна. Зарим нь болохоор зэрэг ямар ч байсан хилцүүлгээр 2 болон 3 дугаар хилцүүлгээ хийгээд эцсийн байдлаар нэгдсэн хуралдааны асуудлаа шийдчихье гэсэн
байр суурьтай байх шиг байна тийм үү. Тэгэхээр манай өнөөдрийн хилцүүлэг бол ямар асуудлаас эхлэхээр зэрэг бид нар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хилцүүлэг хийсэн. Энэ хилцүүлгүүдээр хилцүүлгийн явцад бол манай зочид нэг хоёр асуудал дээр ерөнхийдөө хөндөж ярьж ирсэн л да. Тэр бол юу гэж үзсэн бэ гэхээр зэрэг 1992 оны үндсэн хуулийг өөрчлөхөөс өмнө бол бидний нийгэмд ямар нийгэмд хүрч вэ? 27 жилийн дараа бид яг хаана хүрээд ирвэ? Гэдэг дээр нэг ихний ээлж нэг дүн шинжилгээ хийх ёстой гэсэн нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь болохоор зэрэг одоогийн үндсэн хуулийн өөрчлөлт бол байгаа оноогүй байна. Энэ өөрчлөлтийг хийснээр ямар үр дүн гарах нь тодорхойгүй байна гэсэн хэсэг байна. Тэгэхээр би энэ өдрийн асуулт бол юу гэсэн хэрвээ Монгол Улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа бол та үндсэн хуулийн засаглалын аль хэсэгт нь заавал өөрчлөлт оруулах ёстой вэ гэж бодож байна. За хууч Эрдэнэ Жамгаас эхлэх үү. За тийм. За би одоо Монгол Улсын одоо 1992 оны үндсэн хууль гэдэг ингээд байж байна. Жишээ нь энэ дээр бол одоо ахаад одоо Хаан Сайдын сан үндсэн хуулийн цэцтэй хамтраад ингээ гаргасан үндсэн хууль ёсны төлөвшил цаашдын хандлага гэнтэр гэдэг эрдэм шинжилгээний номууд байж байгаа. Ийм эрдэм шинжилгээний ном одоо тохимол одоо хурлууд бол Монгол улсад бол хангалттай хийгдсэн гэж ингэж үзэж байгаа. Ер нь бол энэ үндсэн хууль бол үндсэндээ одоо өнөөдрийнхөө бодиттой хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна гэдгээ бол хаана хүлээн зөвшөөрөөд ялангуяа Монгол Ардын Хувьсгалт намаас бол одоо томоохон хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж одоо ард түмний дунд санал асуулга явуулаад эрдэмтэд болон улс төрчидтэй иргэдэгээ оролцуулж шинэ дэд үндсэн хуулийн одоо төслийг бол боловсруулчаад байж байгаа. Тэгээ энэ дээр мэдээж асуулт нь бол жишээ нь яг алийг нь өөрчлөх вэ гэдэг чинь нэг одоо хариулт ингэ шаардж байгаа учраас би бол одоо засгийн газрын одоо эрх зүйн байдлыг буюу үндсэн хуулиар нь тогтоосон засгийн газрын ойлгомжгүй байдлыг нэн төрөнд өөрчлөх ёстой гэж ингэж хариулахаар байна. Тэр яагаад гэвэл угтаа бол засгийн газар гэдэг бол ард түмний өмнө одоо хуулийн биелтийг хангах үүрэгтэй юм байгууллага. Үндсэн хуулийн эрх зүйн одоо онл анханасаа одоо төрөхтөө хүртэл засгийн газар их хурл хоёр бол хууль тогтоох энэ байгууллага хоёр бол хоёр тустай байх ёстой гэж ингэж бол онлын үед гаргасан. Гэтэл манайх бол засгийн газар их хурлаас хамаатай. Их хурлаас төрөн гардаг. Тэрнээсээ болоод өнөөдрийг хүртэл ингээд бүхэл маргаанууд ингээд явж байгаа. Уг нь бол засгийн газар ард түмнээс төрж исэн бол хууль тогтоох байгууллага нь хууль тогтоох ажлаа хийгээд засгийн газар одоо тий ард түмнийхээ аж ахуйн амьдралыг сайжруулад ингээд явах хэрэгтэй. Өнөөдөр бол засгийн газар маань юу хийж ийм гэхээр их хурл болон их хурлд байгаа бүлэг парагцтай ашиг сонирхлын бүлгүүдэд л үйлчлэх ажлаа хийж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ тоош ярьж байгаа үндсэн хуулийн хилцүүлэгч гэсэн шал буруу тийшээ явж байна гэж ингэж хэлэх чад. Тэгэхээр энийг бол тодруулж ярих бас боломж олдох байх. Тэгэхээр гол санаа нь бол өнөөдөр бол ганцхан ерөнхий сайд нь их хурлаас томилогдно уу эсвэл 5 томилогдно уу бүгдээрээ томилогдно уу ялгаагүй их хурлаас хараатай засгийн газар гэдэг бол дандаа хууль тогтоогчдын эсвэл хууль тогтоох төр байгууллагад сонгогдсон намуудын эрх ашигын төлөөллийг бол хангах үүрэгтэй болдог. Ард түмнийг дандаа мартдаг юм аа. Тийм учраас ард түмнийхээ төлөө ажилдаг засгийн газартай болох талаар энэ үндсэн хуулийн өөрчлөлт орох ёстой байсан харамсалтай тэхгүй яваа. За бас гэж болж. За үзэгчтэй орой минь төргий. Тэгэхээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол хийх нь өөрөө би цаг хугацааны асуудал байсан бөгөөд өнөөдөр тэр цаг хугацаа бол ирсэн байна гэж харж байгаа. Тэгээд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиараа энэ удаа дараагийн хилцүүлэг тэгээд энэ төслийг мөн ард нийтээр бас удаа дараа хилцлээ. Тэгээд нэр бүхий 62 гишүүн одоо энэ 62 тооны гишүүн одоо ингэж саналаа нэгтгээд боловсруулад гаргаж ирсэн төслийг бол би бас өмнө сонсож байгаагүй. Тэгэхээр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол миний мэдж байгаагаар одоо анх удаа 62 гишүүн санал нэгтэж боловсруулсан төсөл. Тэгэхээр энэ бол маш тийм олон хүний санал үзэл бодол нэгдсэн төсөл гэдгээр өөрөө нэлээд хүчтэй төсөл байх гэж ойлгож байгаа. Тэгээ улмаар Монгол Улсын ерөнхийлөгч бас хувь санаачлах эрхийн дагуу үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бас тодорхой өөрчлөлтүүдийг оруулмаар байна гэж санал гаргаад улмаар улсын хурлаас томилогдсон ажлын хэсэг зөвшөлтсөл хийх шаардлагатай гэж үзсний дагуу 62 нэр бүхий гишүүний төсөл дээр ерөнхийлөгчийн саналыг бол харгалзан үзэж зөвшөлтсөд улсын хурлын 2 дугаар хилцүүлгээр хилцүүлэх төслийг бол танилцуулаа гэсний дагуу өнөөдөр бол 2 дугаар хилцүүлэгт тодорхой төсөл одоо анх байсан төслөөсөө ерөнхийлөгчийн санал нэмэгдээд зарим төслийн зарим хэсэг хасагдаад тэгээ зарим хэсэгт найруулагдаад ингээд ороод ирсэн. Тэгэхээр энэ бол ардчлалын бол зарчим штэ. Хууль санаачлах эрх бүхий этгээд тэгэхээр ингээд бол би бол одоо хууль тогтоомжийн тухай хуулийнхаа дагуу хуулийн дагуу бол төсөл дээр төсөл ингээд гараад ирчихжээ. За мэдээж бол энэ дээр илүүтэй хуульч хүний хувьд бол шүүх эрх мэдэл
тэ холбоотой хэсэг буюу одоо анх төсөл дээр 9 заалт байсан. Хараад бус бие даасан шүүхийг улам бэхжүүлэх, шүүгчийн томилгоо, хариуцлага тооцож байгаа, мөн тэр шүүхийн ерөнхий зөвлөл, мөн шүүхийн дотоод хараа тус байдал буюу ерөнхий шүүгчийг нь томилж байгаа. Тэгээд улсын дээжүүх улмаар цэцгийн гишүүдэд тавьж байгаа шаардлагуудыг тодорхой олсон төслүүдийг бол дэмжиж байсан. За баярлалаа. За хоёроор. За орон зөвшөөрье. За хөтлөгчдийн асуултанд яг дагуу хариулах хэрэгтэй бид тэр нэвтрүүлэг явуулж байгаа учраас гэвч одоо агуулгаараа ярих шаардлага өнөөдөр их байна. Зайшгүй байна. Ер нь бол засаглалын хэлбэрийн тухай ярих юм өнөөдөр болоог. Бүхэлд нь өөрчлөлтийн тухай ярих хэрэгтэй. Ер нь тэр рүү ч бид нар чиглэж ярьж байгаа гэж бодож байгаа. Ер нь нэвтрүүлгийн чиглэлийг хараад байхад бол хоёр зүйлийг оншин тухай ярьлаа тийм ээ. Дурдж байна. Эхлээд өнөөдрийн хэлцэж байгаа нөхцөл байдлыг харууллаа. Их хурлын гишүүдийн гаргаж байгаа байр суурь байр байдал яг байгаагаар харагдаж байна. За оншин тухай ярьж байна. Дараа нь өнөөдөр байгаа олсон уу гэсэн тухай хөндөд явж шít. Энэ гурав дээр би тогтож ярмаар санагдаж байна. Эхлээд. Сүүлийн 27 жилийн Монголын энэ амьдралаа бид нар одоо яг үнэхээр баталгаатай монголчууд нийтээрээ нэгмөр онш тогтоох хэрэгтэй болцсон. Тэгж чадаагүй. Өөрөөр хэлбэл бид нар үндсэн хуулийг өөрчлөхдөө ямар хэмжээнд өөрчлөх одоо яагаад ийм болцсон тухай юм бол ерөөсөө бүгд нэг мөр ойлголттой болоогүй гэсэн үг. Нэг. Хоёрт нэгэн тийм оншоо тогтоогоогүй нийтээрээ юу болцсноо мэдэхгүй ингээд самуурч байгаа цаг үед бол бай онохгүй тодорхой. Тийм ээ? Бай онохгүй нь бүр тодорхой шүү дээ. Яг тэр сая харуулсан байдал эхэлж байгаа өнөөдөр их хурлын нэмэлт өөрчлөлт нэртэй дуурийн ажиллагаа нь өөрөө саяын төр төрхөн дээр тодорхой харагдаж шүү дээ. Ер нь юугаа хийж байгаагаа ч мэдэхгүй, ямар учиртайгаа ч мэдэхгүй, яаж хэлцэхээ ч мэдэхгүй, болохгүйгаа ч мэдэхгүй. Ийм холиомонт ингээд саяын зэрэгсэг харагдаж байгаа юмудаас эхлэл дээрээс ингээд харагдаж байна тийм үү? За. Тэгэхээр бол манай оролцогч нарын ярьснаас үзэхэд бол энэ бол за яах вэ? Энэ бол бүхэлд нь өөрчлөх ёстой гэсэн байрсууд хамгаалж явах шүү. Гэхдээ ер нь бол хэрвээ миний асуулт бол хэрвээ яг зайлшгүй өөрчлөх ёстой гэж үзэж байгаа бол засаглалын аль хэлбэрээ гэж маш тодорхой асуусан тийм ээ. Эрдэнэ жамнаар бол засгийн газартай холбоотой эсхийг хөндөх ёстой гэж ярьж байна. За хуульч баасан жиг бол шүүх засаглалтай холбоотой эсхийг илүү анхаарал татж байгаа гэж хуульчийнхаа хувьд үзэж байна тийм. Мөн хоёроо бол засаглалыг бүхэлд нь өөрчлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна тийм үү. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө энэ асуудлуудыг бүгдийг тойрч ярина өнөөдрийн нэвтрүүлгээр. Тэгэхээр хамгийн ихний асуулт болгоод өнөөдрийнхөө бэлдсэн улсын хурлын гишүүн мөнх хориглын яриг өгчих үү? Тэндээс манай дараагийн асуулт байна. Өнөөдөр байгаа хуулиараа засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэл ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр нэг бүрчлэн хилцээд нэг бүрээр нь хилцээд улсын их хурл томилж явах ёстой гэдэг салтаа байгаа. Одоо 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл дээр бол улсын их хурл засгийн газрын гишүүдийг томилохгүй ерөнхий сайд ерөнхийлөгчтэй зөвшөлдсөд улсын их хурл танилцуулаад өөрөө томилно гэж байгаа байхгүй. Тэгэхээр би ямар байр суурьтай байгаа вэ гэхээр улсын их хурл энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өөрийнхөө бүрэн эрхээс нэлээд их бүрэн эрхээсээ татгалзаж байгаамаа. Тухайлбал одоо давхар дээлээ тайлъя гэж үндсэндээ тохирж байна. За улсын төсөв хилцэхэд зарлага нэмэхгүй гэж эрхээ хасж байна. Хууль санаачлах эрхээсээ бас хязгаар тогтоож байна. Харин засгийн газрын гишүүнийг томилох эрхээсээ улсын их хурл татгалзаж болохгүй гэж би бодож байгаа юм. За эндээс юу харагдж байгаа нөхөр зэрэг улсын их хурл өргөн баригдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг засгийн газрын ерөнхий сайдыг ганцхан улсын их хурл томилно. Ерөнхий сайд бусад засгийн газрын кабинетийнхаа бүрэлдэхүүнийг өөрөө томилно буюу хүчтэй ерөнхий сайдын засаглалыг бүс засаглалыг бэхжүүлэх талаар явж байна гэж манай хууль санаачилж байгаа хүмүүс хэлээд байгаа тийм үү? Энэ талаар та ямар байр суурьтай байна? Эрдэнэ жамнар. Тэгэхээр энэ бол одоо юу гэх юм бэ? Анх бол ардын намынхаа ямар саналтай орж ирсэн гэхээр засгийн газрын ерөнхий сайдаас гадна 4 хүн давхар дээлтэй байж болох тухай юм саналтай орж ирсэн. За тэр нь бол одоо зүгээр түүхийн үүднээс авч үзэх юм бол бараг одоо 100 жилийн өмнө одоо ерөнхий сайд Шанцдав Бадамдорж гэж хүн одоо Хятадын одоо элчин сайд байсан Чингитэй хамтраад нэг 64 зүйлийн тунхаг хүчиг гэж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж ойлгохоор тийм зүйлийг оруулж ирсэнтэй тийм одоо туйлын утга санаа болон хэлбэрийн үед адилхан. Өөрөөр хэлэх юм бол богдхаа ерөнхий сайд ахаад 4 сайттай байна гэх юм тийм өөрчлөлттэй ингэж орж ирж байгаа. Тэгээд санаандгүй тохиолдлоо те санаатаа давхцлаа бүүмэд. Гэхдээ би бол одоо түрүүнийхээ санааг бол дахиж одоо ингэж давтаж хэлмээр байгаа. Юу юм гэхээр засгийн газар их хурл хоёр бол тустай байх ёстой. Ард түмнээс хоёулаа шууд сонгогдох ёстой.
Өнөөдөр энийг өөрчлөхгүйгээр хэлбэрийн төдий юм өөрчлөлт бол одоо юу ч авчрахгүй. Жишээ нь бол одоо юу гэдэг одоо ерөнхий сайдыг их хурлаас томилж байгаа бол бусад засгийн газрын гишүүдийг нь бол ерөнхий сайд ганцаараа мэднэ гэх мэтэр их л тийм одоо гинэн төсөөлтөй ингэж төсөл оруулж ирж байгаа. Угаасаа одоо чинь өнөөдрийн байгаа их хурлын томилгоо хийж байгаа энэ улс төрийн намуудын лобби явуулж байгаа энэ уур амьсгалаар бол ерөнхий сайдыг томилохоос өмнө ерөнхий сайдтай 8 хийнэ. Чи одоо намайг одоо сангийн сайд болох юм бол би чамайг томилно. Чи манай фракцийн хүнийг хууль зүйн сайд болох юм бол бид нар чамайг томилно гэж ерөнхий сайдыг томилохоос өмнө тэртээ тэргүй дийл хийх боломж байгаа байхгүй. Тэгэхээр энэнгээр бол жишээ нь улсын хурлаас ерөнхий сайд нь хараат байгаа юм бол тэр одоо юу гэдэг бүлэглэлийн шахаас одоо засгийн газрууд ойр ойрхон ундаг тухайн асуудалтай ингээд юу ч засагдахгүй. Өөрөөр хэлэх юм бол засгийн газрын эзэн солигдохгүй. Хэнд эрх мэдэл байна тэрэнд үйлчлдэг энэ тогтолцоо нарилахгүй байхгүй. Тэгэхээр засгийн газар хэнд үйлчлээсэ гэж бодож байгаа нэхэр их хурл юм уу? Их хурл одоо нөлөө бүхий намууд, тэнд нөлөө бүхий улс төрийн бүлэглүүдэд биш, ард түмэнд үйлчлээсэ. Ард түмэн засгийн газрыг томилдог эрх мэдлийг аваасаа л гэж бид нар яриад байгаа. Ягаад гэвэл засгийн газар ард түмэнд үйлчлэхгүй байгааг нь л одоо нэг илэрлэл нь өнөөдөр хүртэл. Өнөөдөр чинь ардын нам 2016 онд бол ард түмний итгэлийг авсан. Дараа нь одоо тэр засгийн газар нь бол ажиллаж чадахгүй болохоор нэг жоохон найдлага тэгээд одоо хөрсгөн засгийн газрыг одоо чинь жоохон гордож харсан. Одоо найдлага гордлого найдалын тасарч эхэлчихнэ. Ягаад гэвэл нөгөө цалин тэтгэврийг 2 дахин нэмэх яасан байхгүй. Нөгөө шудраг ёсыг тогтоох яасан байхгүй. Ингээд засгийн газрын одоо амлсан бүх юм бол байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэний цааталт биш үү те. Их хурл засгийн газар хоёр хоорондоо нэг хүнжилд ороод ирэхээр угаасаа ийм л юм болно. Ягаад гэвэл их хурл байгаа гишүүдэд жидүү үг шаардлагатай болж ин долгонох хэрэгтэй болж ин их хурл шаардлагатай байгаа хүмүүсийн ах トゥ найз нөхөд хүрээллийг нь төрийн албанд томилох хэрэгтэй болж байна. Тийм учраас их хурл засгийн газар хоёрыг нэг мөсөн салгахгүй бол мөнх хөргөлийн ярьж байгаач буруу, дутуу нөгөөдүүлийнх нь ярьж байгаач худлаа. За тэгэхээр би бол юу гэж бодож байгаа хэрэг одоо хууль зүйн өнөөдөр гараад байгаа үр дагавар бол ийм л байна л да. Засгийн газар тогтвортой ажиллаж чаддаггүй. Засгийн газрын гишүүдийг одоо байгаа хуулийн зохицуулалтаар бол улсын их хурлын гишүүд хүн бүрээр хилэлцдэг. Эргээд энэ байдал нь засгийн газрын гишүүд ерөнхий сайдтай өөрөө одоо захирагдах байдалд өөрөө маш сөрөг нөлөөтэй байдаг. Тэгээд кабинетийн зарчмаар буюу одоо кабинетаараа хариуцлага хүлээх гэдэг байдал эргээс сулардаг. Тэгээд засгийн газар хууль тогтоох эрх мэдэл хоёр буюу одоо гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл яг салж чаддаггүй энэ өнөөгийн байдал. Тэгээд түүний үр дагавар бол олон удаагийн тогтворгүй засгийн газрын солигдолт, тэгээд тогтвортой нэг бодлого явж чаддгүй байдал. Мэдээж хэн ч гэсэн ард түмнээ сонгогдсон тэр мандаттай тэм засгийн газар хүсэж байгаа. Тэр нь гэхдээ яаж байгуулагдах юм гэхээр эргээд улсын хуралд олон холсон нам одоо ерөнхий сайдаа одоо томилж штэ. Тэгэхээр ерөнхий сайд өөрөө харин тэгвэл засгийн газраа байгуулдаг байгаад кабинетаараа хариуцлага хүлээдэг тэр систем чилчгэн зөв юм уу гэж харж байгаа. Зөв юм уу гэж байгаа энэ одоогийн төслийг би хувь хүнийхээ хувьд одоо иргэнийхээ хувьд бол надад зөв юм шиг харагдаж байгаа. Энэ бол дэвшилттэй болно. Яаж гэхээр одоо яг Эрдэнэ чамын хуульчин хэлж байгаа тэр байдал ахгүй юу? Чамайг бол энэ ерөнхий сайд томилоогүй би томилсон шүү дээ гэдэг улсын их хурлын гишүүд. Тэгээд эргээд тэр засгийн газрын одоо нэг гишүүнд буюу одоо нэг тодорхой яамд агентлагт нь өөрийнхөө намын гишүүдийг эсвэл өөрийнхөө одоо танил тал хамаатан саднаа ажилд одоо оруулах гэдэг юм уу тийм шахааны байдал үүсгдэг юм уу тэр байдал бол харьцангуй өөр төвшөнд хүрнэ. Ерөнхий сайд юу гэх гэхээр одоогийн төслөөр бол өөрөө засгийн газрын гишүүдэд мэрэгжлийн бүрэлдэхүүнтэй болгоод буюу тухайн мэрэгжлийнх нь үнийг сайдаар тавиад улсын их хурл ерөнхийлөгч зөвхөн танилцуулна. Эргээд хариуцлага хүлээхдээ бол ерөнхий сайд кабинетаараа буюу хариуцлага хүлээгээд явдаг. Энэ байдал нь одоогийн олон эрх мэдэл хуваагдаад байгаа, холилдоод байгаа энэ байдлыг өөрөө сааруулна. Мөнх оргил гишүүн тодорхой хэлж штэ. Улсын их хурл өөрөө одоо маш том эрхээсээ буюу сайд бүрээр нь хилэлцэж томилдог тэр эрхээсээ татгалзаж байгаа нь одоо энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өөрөө бас нэг онцлог юм аа гэж хэлээд байгаа. Мөнх оргил гишүүний үг тийм байхгүй да. Мөнх оргил гишүүн юу гэж хэлсэн гэхээр зэрэг сайд бүрээрээ томил ингэж хилцэж томилохгүйгээ бол томилохгүй гэсэн томилдог эрхээсээ татгалзаж байгаа нь улсын их хурл бол энэ эрхийг авч болохгүй, энийг эрхийг алдаж болохгүй гэж хэлж байгаа. За яг хөө тэр төгсгөл нь бол алдаж болохгүй гэдэг мөнх оргил сайдын байр сууриас бол би өөр байр суурьтай. Харин энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр улсын их хурл энэ
эрхээсээ татгалзаж байгаа байр суурь нь өөрөө энэ хуулийн бас нэг нэмэлт өөрчлөлтийн онцлог байгаа байхгүй юу? Яг энэ бол яг одоо нөгөө сонгодог парламентын л одоо хэлбэрлэл явах гэж байгаа гэж манай ажлын хэсгийн гишүүд бол үзээд байгаа шүү дээ, тийм үү? Тэгээ Монгол улс чинь өөрөө парламентын засаглалтай орн тэгээд энэ тогтвортой бодлого хэрэгжиж одоо үнэхээр тэр долларын ханшийг одоо үнийг тэгээ цалин үлсийг тийм тогтвортой байлгыг бол засгийн газар өөрөө тэр бодлогоо хөтөлбөрөөр хэрэгжүүлэх тэр боломжийг бас олгож ээж эргээд хариуцлага тооцох асуудал ярих болов уу? Иргэнийхээ хувьд би бодоод байна л да. Сонгодог парламентын одоо хамгийн тод жишээ болсон Их Британи улс бол одоо Европын холбооноос гарах асуудал яригдж байна, тийм үү? Тэрэн дээр одоо өчигдөр өндөр яг юу болж ийм гэхээр зэрэг парламентын гишүү парламент бол хурал хийх парламентын хуралдааныг бол ерөнхий сайд нь одоо саатуулаад ерөөсөө танхимыг одоо хуралдуулахгүйгээр завсарлуулах арга хэмжээг авах гэж байна. Ягаад гэх юм бол тэнд бол одоо ерөнхий сайд нь бүх нөгөө танхимаа бүрдүүлсэн. Тэгээ ялсан намын дарга нь ерөнхий сайд хийж байгаа. Гэтэл хэрвээ парламент одоо хуралдах юм бол Брекситтэй чи заавал хэлцэл хийж ээж гар гэдэг шаардлаганд орох гэдэг. Тэгэхгүйгээр парламентын үйл ажиллагааг тасалдуулж ээж Брекситээс 10 сарын сүүлээр ямар нэг хэлцэлгүйгээр гарах чинь. Тэгэхээр бол бид нар сонгодог парламентын явлуу явах юм бол бас ийм сөрөг тал бас байна шүү дээ. Тэгээ Монгол улсын үндсүүд өөрөө зарим одоо чинь онлынхаа юмнуудыг зүгээр би бол зүгээр өөрчлөе гэж бодож байгаа юм. Жишээ нь юу гэдэг Америкт очиод тийм үү та нар одоо ерөнхийлөгчийн засаглалтаа улсуу гэвэл Америк ямар ч эрдэмтэн судлаач ямар ч их сургуулийн профессор шүү дээ ерөнхийлөгчийн засаглалтаа гэж хэлдэггүй. Яг гэвэл уучлаарай тийм юм байхгүй. Манайх бол төрийн эрх мэдлийн хуваарлтыг check and balance гэдэг юм аа бол маш сайн хийсэн улсаа л гэж ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийлөгч нарт өмнөөсөө сонгогдоод засгийн газрын гишүүдэд томилно. Энэ парламентын гэж бидний яриад байгаа энэ засаглалын одоо нэг том алдаа юу юм гэхээр нэг намын дарга бүгднгийнхэн дарга болчиход байгаа байхгүй юу? Засгийн газрын ч дарга, парламентын ч дарга болчиход байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр олонхийг бүрдүүлсэн тэр хүн чинь бол шүүхийн ч дарга болно. Ягаад гэвэл шүүхийг хэн томилж ийн гэхээр өнөөдөр ахаад нөгөө нэг засгийн газар их хурлаас чинь бүрдсэн нөгөө хууль одоо юуны зөвлөлөө шүүхийн ерөнхий зөвлөл энэ чинь бол их хурл ерөнхийлөгч интерээсээ нийлж байгаа л шүүхээ томилж байгаа. Тэгэхээр ялсан намын дарга гэдэг бол хууль тогтоох байгууллагын дарга, гүйцэтгэх байгууллагын дарга, шүүхийн дарга гурван хийж байгаа учраас энэ өөрөө асар том эрсдэлтэй байхгүй. Одоо Англид гарч байгаа энэ бол өөрөө үндсэн хуулийн асар том гажууд руу асар том маргаан руу түлхэж гэнэ гэж одоо Их Британий эрдэмтэд судлаачд хэлж байгаа. Яг гэвэл энэ чинь өөрөө арчил биш болчихлоо шүү дээ. Нэг хүн бүгднгийнхэн дарга болохоор бидний одоо арчлалын одоо мөн чанарыг алдагдуулаад байна. Тэгэхээр энэ бол үнэн байхгүй. Тэгэхээр манайх ч гэсэн одоо яаралтай энэ асуудлаа засахгүйгээр явж ингээд цаашаа болохгүй. Шүүгч гэсэн өөрөө шууд ард түмнээ сонгогдох хэрэгтэй. Яагаад өнөөдөр жишээ нь Монголын ард түмэн те сумынхаа засаг даргаыг сонгож чаддаг. Их хурлын гишүүнээ сонгож чаддаг. Мөн үү? Одоо иргэдийн хурлаа сонгож чаддаг мөртлөө өөрөөр хэлбэл төсөв тогтоож байгаа, хууль баталж байгаа, төсөв зарцуулж байгаа бүх дарга нараа сонгож чаддаг мөртлөө шүүгчээ сонгож чаддаг. Монголын ард түмэн ерөнхийлөгчөө сонгож чадж байгаа, их хурлаа сонгож чадж байгаа мөртлөө засгийн газраа сонгож чадахгүй гэж яагаад бодоод байгаа юм гэдгийг би гайхаад байхгүй. Тэгэхээр энэ бол ард түмэндээ итгэхгүй эрх мэдлийг нэг газар төвлөрүүлж бүх юмд эзэн суух гэсэн л одоо оролдлого. Тэрнээс ч бол ард түмэн эрх мэдлийн олгыг гэвэл аль болохоор бие биенээсээ хараатвал шууд ард түмэнд тайлагнадаг, ард түмэнд хариуцлага үлээдэг энэ одоо тогтолцооронд орох хэрэгтэй. За, хоёр таны бодлоо сонсъё. Хэлцэж байгаа арга барилыг би жоохон эвдэж ярмаар санаж байна. Уучлаарай хэрэгтэй гэж бодож ярьж байгаа шүү тийм ээ. Зүгээр зүрхийн тул гэж. Олонд хэрэгтэй, үннийг шууд хүргэхэд хэрэгтэй гэдэг талаас. Өнөөдөр бид нар хэлцэж байгаа арга барил дээр нэг жоохон өнөөдөр өөрчлөлт эхлэе. Жишээлбэл мөнгө хөргөлийн яриан дээр төвлөрөхгүй. Мөнгө хөргөл одоо өнөөдөр бол мөнгө хөргөл ч юм уу ерөн зүгээр өнөөдрийн байж байгаа их хурл бол ерөнхийдөө л эрх мэдэл байр сууриа амь тэмцэж хадгалах гэж байгаа орлого хийж байгаа, эцсийн орлого хийж байгаа. Энэ одоо цаг нь болчихсон. Ийм л одоо ус хормог зохион байгуулалттай гэмт төвлөгөө шүү дээ. Өнөөдөр их хурл. Монголын эсрэг үйлдэл үг болгон бүгд шийдвэр болгоно эсрэг болчихсон. Аюултай нөхцөл байдлыг дандаа даангэрж үүсгэж байгаа. Тийм учраас арга барил яваад өөрчлөх хэрэгтэй. Тэгээд яах юм гэдэг хариултыг хүмүүс нэгтгэх тийм ээ. Тийм бол бид нар биш үү. Одоо 6-гийн 6 ямар ч хэлсэн сүүлийн 10 жилүүдэд энэ үндсэн хуулийн өөрчлөлт ер нь тогтолцооны өөрчлөлт зайлшгүй гэдэг дээр очиж төвлөрөөд төсөл зөриг нэгдээд ажиллаад хэсэг бүлгээрээ ч гэсэн ажиллаад 6 одоо үндсэн хуулийн төслийг босруулсан хүмүүс байж тийм үү. 6 талууд. Тухайлбал бидний хувьд энэ их зааз гэдэг ингээ босруулчихсан явж байна. Одоо бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй гэж хэлээд байгааг цаана энэ байгаа. Тухайн тогтоод яриг бол яг хөтлөгчийн зүгээс ингээд тавьж байгаа саналыг хүндэтгэж байна. Тухайн нэг зүйл дээр олонд ямар ойлголт авчих вэ гэдгийг хичээж штэ тийм үү. Тийм учраас энэ дээр яг тогтож хариулах юм бол гүйц засаглалын тухаас асууж штэ тогтож ярьж штэ. Тийм бол бид нар энд ямар зарчим тусгасан юм бэ гэвэл манай
Эрдэнэжимийн ярьж байгаадаа бид санал нэг байгаа. Шинэ дэд үндсэн хуультай бол энэ хоёр нэг болцсон байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч ард түмнээс сонгогдлоо засгийн газраа байгуулах хэрэгтэй. Шууд. Энэс ч асуухгүй. Гэдэг ийм шийдэлээр очсон явж байгаа тухайлбал. Тэгээд гурвуулангийн хөндөнд гэдэг чинь засаглалын хэлбэрийн тухайд эхлээд хөндөж ярьсан тийм. Тэгмэд би ярьж хэмжээг өнгөрцөн байна. Гурвуулангийн хөндөгтөө гурвуулаа сонгогдно гэдэг энэ зарчим бас бид нар нийлцсэн байна. Энэ босруулж байгаа талууд ихэнх нь очсон байна. Их хурлаа сонглоо тийм ээ. Парламентаа гэж яриад байгаа. Тэрийг сонглоо. Ард түмэн ерөнхийлөгчөө сонглоо. Тэр нь гүйцэтгэх засаглалаа өөрөө хинээс асуухаар байгууллаа. Шүүх засаглал гэж яриад байгааг хамгийн дээр байх ёстой хэлбэр гэж бид нар сонгохдоо наад шүүхийг бол яхаа парламент дээр их хурл дээр хоёр тангимтай байхаар энд хийсэн байж байна л да. Тэн дээр байгуулад шүүхийг бол харин дээд хэлбэр болох шүүх гэж зарим оронд үздэг онлын хувьд ч юм уу үзэл санааны хувьд ч юм уу хуваагдмал ярьдаг үндсэн хуулийг сахиулах ёстой. Үндсэн хуулийн цэц буюу энд бид нар их заазын цэцгээд тусгай явж байгаа. Тэр бол сонгогдох ёстой гэдгээр. Яг адилхан гэсэн үг зарчим хувьд. Гуруулаа сонгогдож гарч ирээд ингээд зөв бүрдээд явах ёстой. Тэгэхээр эдийн засагч тоогоогийн хувьд бол бас хилцүүлгээс нэлээд бас хоцроод ороод ирсэн. Тэгэхээр үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах гол асуудалтай холбоотой өнөөдөр бид нар бас яг энэ засаглалын хэлбэрийг яаж өөрчлөх үү? Өнөөдөр улсын хурлын чуулганы хуралдаан дээр бас зарим нэг саналыг татаж, зарим нэг саналыг нэмэх гэдэг ийм асуудал бас яригадаад байна л да. Тэгэхээр таны хувьд нь үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн заалтууд дээр та ер нь юу гэж харав? За ямар заалтууд нь иргэнд одоо илүү хэрэгтэй байна гэж харсан бай? Тэгэхээр энэ дээр сая мөнх хоёрын хэлдгээр яг үгүй бид нэр зүгээр нэг ерөнхий сайдыг томилох хоцруулах тухай асуудал. Энэ бол юу ч биш. Энэ Монголын төрчин яг үгүй одоо энэ 20 жил үндсэндээ толгоороо хийж хөлөөрөө толгоо хийж өнөөдөр хүрсэн. 92 онд батлагдсан үндсэн хууль одоо өнөөдөр энэ миний гарт байж байна. Энэ засцсан. Зөвшөөрлгүйгээр зассан шүү дээ. Ингэж засч яваач хийгээд эн чинь өөрөөр хэлбэл одоо хүмүүнлэг ардчсан нийгэм байгуулна гэж заасан байна. Гэтэл яаж вэ гэхтээ зэрэг эзэн бог Чингис хаан юу гэж одоо сургасан байна гэхтээ зэрэг хаан хүн алдаж болохгүй. Хатан хүн урууж болохгүй. Харц хүн зөхөрч болохгүй гэж ингэж заасан байна. Тийм учраас нөгөө энэнийг эздийн юу гүнзсийг олохгүй бол зүгээр бид нар өнөөдрийн эдний яриад энэ хуульдагч нар эднэр чинь бүгд гэмтэрэгдэггүй шүү дээ. Эдний ярианд автагдаад өөрөөр хэлбэл юуг солих ёстой юм, яах ёстой юм гэдэгтэй биш. Ер нь өөрөөр хэлбэл хүмүүнлэг ардчсан нийгэм хайчваа гэдгийг одоо энэ чинь 300-400 мянган хүн одоо хоёр намын төлөөлөл одоо тэгээд байгаа үст. Адаглаад энэгээрээ хэлэлцээд 20 жилийн хугацаанд энэ дээр алдлаа, энэ дээр хийлээ гэдэг юм нэгдүгээрт гаргаад ирсэн байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт ер нь яагаад энэ зэрлэг капитализм руу яагаад орсон гэдгээ тодорхойлолтоо гаргачих хэрэгтэй байна. Тэгж угаад өөрөөр хэлбэл үндсэн хуулинд тэр тедэргүй байж байгаа ерөнхий сайдыг томлох хугацаа яа томлох уу гэдэг нь байж. Гүн чинь өөрөөр хэлбэл өөрсдөө юу яасан шүү дээ. Энэ чинь өөрчлөлт шүү дээ. Санаадаа дараа. Тийм учраас би бол ингэж гисгэж ярмааргүй байна. Яг үгүй эздийг олж өнөөдөр энэ үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу юу гэдгийг яриад болсон бол яг үгүй Монголын төрийн тогтолцоог өөрөөр хэлбэл хоёр тангимтай парламенттай гүрчх ерөнхийлөгчийн засаглалтай энэ нөхцөлд өөрөөр хэлбэл бид нар бус юмнуудад асуудал байхгүй. Эргээ харахтлаа энэ дан чинь төрийнхөө зохицуулалтанд аяндаа ороод байна. Бид нар бол яг үндсэн хуулийн өөрчлөлтийг асуудал ярьж байгаа учраас ерөнхийдөө бол энэ засаглалуудын одоо шүүх засаглал ч гэдэг юм уу, гүйц засаглал ч гэдэг юм уу, хууль тогтоох засаглал ч гэдэг юм уу. Одоо яг биднэрт одоо яг энэ засаглалуудын аль засаглалдах ямар гажиг нь одоо энэ өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэдэг тал дээр ерөнхийдөө үзэгчдэд бас бид нар нэг ойлголт өгөх зүг байхгүй да. Тэгэхгүй болгоо юу ингээл үндсэн хуулийг өөрчлөх ёстой, бүхлээр нь өөрчлөх ёстой гэдэг ингээд яриад байх юм бол чинь ямар ч утгагүй болж байгаа байхгүй. Тэгэхээр ТV студио залуу үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлгийг явуулахдаа бол яг энэ ТВ-с Mongolia пэйж хуудасаар лайв үзэж байгаа иргэдээс бас яг энэ заалтуудтай холбоотойгоор асуулт асууж шууд иргэдийн оролцоог бас хангахыг оролддог байгаа. За өнөөдөр бол бид энэ их хурал үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй юу гэсэн дэд сэдвийн хүрээнд бас хилцүүлгээ зохион байгуулж байгаа. За одоо ингээд ТВ-с Mongolia пэйж хуудасаар үзэж байгаа иргэдээс бол яг энэ заалтуудтай холбоотой асуултыг асууя. За тухайлх юм бол байгалийн баялаг төрийн нийтийн өмч байна гэд одоо санал дээр бол ороод ирчихсэн. За тэгвэл байгалийн баялаг үнэхээр төрийн нийтийн өмч байх уу эсвэл ард түмний дундын өмч байх нь зөв үү гэдэг асуудал дээр бас иргэд шууд саналаа өгч болно. За дараагийн санал асуулгыг бас харуулъя. За улсын хурлын гишүүдийн эрх халдшгүй байх нь зөв үү гэдэг асуудлыг бас иргэд энэ асуудал дээр санал бодлоо илэрхийлж болно. За
Мөн шүүгч нарыг ерхийлэгч томилох ард түмэн сонгодог байх уу гэдэг асуултыг бас бид иргэдээс асууж байгаа. За энэ асуудлыг бас бид өнөөдөр хэлцүүлгийнхаа дундуур бас ярина. За сүүлийн асуулт бол улсын хурлын гишүүдийн тоог нэмж бүрийн эрхийг 5 жил болох уу гэдэг асуултыг тавьж байгаа. За учир нь бол 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл болоод ерөнхийлөгчийн зөвшөлтслийн одоо ажлын хэсэг бол 108 байна гэдэг тоог оруулж ирсэн. За гэхдээ зөвшөлтслөөр 99 гишүүнтэй болж нэмье гэдэг асуудал байгаа. За мөн улсын хурал гишүүд засгийн газар ерөнхийлөгчийн бүрийн эрхийг бол 5 жил байлгая гэдэг асуудлыг бас оруулж ирсэн. Тэгэхээр энэ асуултууд дээр бол лайваар одоо шууд үзэж байгаа эргээд санал бодлоо илэрхийлэх юм боломжтой байна. За үргэлжлүүлээд манай оролцогч Баасанжи бол ерөнхийдөө шүүхтэй холбоотой асуудал дээр их анхаарлаа хандуулж шүүхийн шинжил, шүүгчийн бие даасан байдал, шүүхийн хараат бус байдлын талаар ингээд нэмэлт өөрчлөлт орох юм бол их зүгээр байна гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж би ойлголоо. Тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн байгуулах, шүүхийн сахилгын хороог байгуулснаар шүүгч нарын одоо энэ хараат бус байдал, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал хангагдаж чадах уу? За. Одоо энэ төслийн залтаар. Тэгэхээр одоо ямар нөхцөл байдал байгаа вэ гэхээр одоо шүүхийн ерөнхий зөвлөлийг бол ерөнхийлөгч томилдог эцсийн байдлаар 5 гишүүнтэй. Тэгээ шүүхийн ерөнхий зөвлөлийн бол үндсэн чиг үүрэг нь шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах. Тийм чиг үүрэгтэй түүний нэг чухал бас элемент нь бол анх шүүгчийг томилох. Тэгэхээр энэ одоогийн нөхцөл байдал бол ийм байгаа. Тэгэхээр төслөөр бол юу гэж орж ирж байна гэхээр гишүүдийн тоог 10 болгоё. Тэгээд тэр 5 гишүүнийг бол шүүгчид дотроосоо томилог. Тэгэхээр ерөнхийлөгч бол эцсийн байдлаар томилохгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэгэхээр 10 гишүүний 5-ыг нь шүүгчид өөрсдөө томилно дотоод хуралдаанаараа. За үлдсэн 5 гишүүнийг нээлттэйгээр нэвд дэвшүүлсэний үндсэн дээр улсын хурал томилно. Тэгээ улсын хурал болвол энэ анх төсөлд юу гэж байсан бэ гэхээр нээлттэй сонсголын үндсэн дээр томилохоор бас нэр дэвшүүлэх субъектүүдийг бас дотор нь жоохон салгасан байсан. Мэргэжлийн холбоод орсон байсан, засгийн газар орсон байсан, улсын хурлын холбогдох байнгын хороо гэсэн байсан. Одоо бол нээлттэй гэсэн. Гэхдээ энэ шүүхийн ерөнхий зөвлөлийг ямар ч байсан ерөнхийлөгч гэдэг институтээс болвол эцсийн томилгоог нь өөрчилж байгаагаараа мөн гишүүдийн тоог нэмэгдүүлж байгаагаараа тэгээд энэ шүүхийн ерөнхий зөвлөлийг бол энэ бүрэлдэхүүнийх нь хувьд үндсэн хуулийн түвшинд тавьж байгаагаар бол өнөөдрийн байдлаас бол хамаагүй дэвшилтэд болно гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр одоогийн зохицуулалтаар бол шүүгчдийг сонгодог шүүхийн ерөнхий зөвлөл нь өөрөө ерөнхийлөгчөөсөө томилогддог. Эргээд тэдгээрийн сонгосон шүүхийн ерөнхий зөвлөлийнхаа сонгосон шүүгчийг нь ерөнхийлөгч томилдог байхаар эргээд энэ ерөнхийлөгч гэдэг институт дээр шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүгчийн томилгоо нэлээд хамааралтай байгаад байгаа. Тэгээд эдгээр нь бол судалгаагаар бол өнгөрсөн хугацаанд бол 27 шүүгчийг бол ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр ерөнхийлөгч томилоогүй байх жишээний. За одоо бол ямар нөхцөл байна гэхээр шүүхийн ерөнхий зөвлөл 5 гишүүнтэй байх ёстойгоос 3 гишүүнтэй байгаа. 2 гишүүнийг шүүхээсээ нэр дэвшүүлээд ерөнхийлөгчд хүргүүлсэн байгаа боловч ерөнхийлөгч бол тэр 2 гишүүнийг бол одоо томилоогүй. Тэгээ шүүхийн ерөнхий зөвлөл 5 гишүүнтэй ш одоо 3 гишүүнтэй иймэрхүү байдалтай. Тэгээ энэ дээр бол томилохгүй татгалзах шалтгаан зэрэг нь бол тодорхойгүй байдал одоо байгаад байгаа. Тэгэхээр одоогийн ийм байдлыг бол энэ төсөлд байгаа 49.5 гэдэг залтаар ямар ч байсан бол урагшлуулж байна. Тэгэхээр бид одоо энэ телевизийн хэлэлцүүлгээр олон нийтэд ямар ойлголт бас өгмөр байгаа гэж би бодож байгаа гэхээр нэгэнт энэ төсөлч улсын хурлаар хэлэлцэж байна. Тэр улсын хурлыг иргэд бид одоо ардын намыг ардчилсан намын дэмжсэн цагаан хуудас өгсөнөөс үл хамааран тэд нар ч ард түмнээс мандат авсан нэгэнт бүрэн эрхтэй улсын хурл шүү дээ. Тэгэхээр тэр улсын хурл хууль тогтоомжийнхаа дагуу нэгэнт энэ хуулийг санаачлаад ороод ирүүлсэн байгаа тохиолдолд энэ заалт дээр нь яг юу нь болоод юу нь болохгүй байгаа гэдэг тэр байр сууриа илэрхийлэх ёстой болохоос биш тэдгээрийн одоо байр суурийг үгүйсэх бүхэлд нь ингэн бол одоо бол тийм ажил хэрэгч санал бас байж чадахгүй байна. Тэрнээс биш яг хуу ерөнхий утгаараа яривал хин ч гэсэн хувь хүнийхээ үзэл бодлыг бас илэрхийлэх боломж байгаа хэл та. Тэр утгаараа би энэ асуудалд энэ тодорхой заалтууд түүн дотор орж яриад байгаа маа. За би яг тэр хариуцлагатай холбоотой хэсгийн дараагийн боломж гарахаар ярья. Тэгэхээр би таны яриас ингэж ойлголоо. Би буруу ойлгоч юу зөв ойлгоч юу. Шүүгчид шудраг бус шийдвэр гаргаж байна. Шүүхийн нэр хүнд бол одоо нийгэмд асар их унчлаа. Энэ бол одоо яалтч хүн тийм үү. Тэгэхээр энэ байдлыг бий болгоход энэ томилгоо хийж байгаа хүмүүс нөлөөтэй юу?
яг шүүгчдийн нэр хүнд унлаа гэдэг бол тодорхой нөгөө нэг үхрийн эвэр дөргөл 1000 үхрийн эвэр дөргөн гэж нэг Монгол ардын зүйр цэцүү гэдэг яг л тэр эффектээр л явж байгаа зүйл л дээ. Одоо тодорхой нэр бүхий эсвэл 1-2 шүүгчийн асуудал нь нийт тэр 500 гаруй шүүгчийг бүр улмаар шүүгч биш одоо өмгөөлөгч прокурор бусад хуульчид өөрөө ерөөсөө хариуцлагагүй байна гэсэн ийм эффектийг нийгэмд үүсгэж байгаа. 1-2 шүүгч тодорхой нэр бүхий шүүгч нар хариуцлагагүй байгаа юу гэвэл үгүйсэхгүй. Гэснээрээ бүхэл бүтэн тэр шүүх эрх мэдэл гэдэг системийг бүхэлд нь авч үзнэ гэвэл энэ бас өөрөөсгөл асуудал болно шүү дээ. Нийгэмч бол одоо тэгж одоо таны асуултанд би хариулах гэдэг. Тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлийг ерөнхийлөгч гэдэг энэ үндс нь бол өөрөө хараад ус байх хэрэгтэй байгаа байхгүй шүүгч төр шүүхийн ерөнхий зөвлөлч төр. Тэгэхээр эдгээрийг улс төрийн одоо энэ бүрдүүлж байгаа энэ одоогийн тогтолцоон доторх ерөнхийлөгч гэдэг нэг институтээс шүүхийн ерөнхий зөвлөл нь өөрөө томилгоогоор улмаар шүүгч нь бас томилгоогоор энэ нэг институтээс хамааралтай байгаад байна шүү дээ. Тэгээ өнгөрсөн үеийн энэ судалгаанууд бодит байдалд одоо ямар байгааг хэллээ шүү дээ. Томилохгүй эсвэл одоо бүрэлдэхүүн дутуу яваад байгаа энэ байдлыг саармагжуулж байгаа буюу тэр одоо балансыг үүсгэж байгаа буюу 5 гишүүн нь ерөөсөө шүүгчт нь өөрөө үлдсэн 5-ыг нь улсын их хурлаас нээлттэй гэр нэр дэвшүүлсний үндсэн дээр энэ бол бас квот маш өндөр байсан 3-2-ын саналаар гэсэн. Тэр магадгүй одоо 2 дахь хилцүүлгээр хилцүүлэгдээд бас нэлээд өндөр квоттой орж ирэх бах. Тэгээ шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн тавьж байгаа шаардлага бол нэлээд өндөр байна. Тэгэхээр эцсийн дүндээ юу гэж харж байна гэхээр шүүхийн ерөнхий зөвлөл бол нэлээд хараат бус болно. Хараат бус болцсон юм чинь тэдгээрийн дэвшүүлсэн нэр дэвшүүлсэн шүүгчийг нь тодорхой нэг институт буюу одоо эцсийн байдлаар ерөнхийлөгч томилохгүй байхад тэдгээр өөрсдөө ерөнхийлөгчөд томилдгүй юм чинь яагаад бидний нэр дэвшүүлсэн шүүгчийг та томилохгүй байгаа юм гэж хариу асуулт тавих тэр бүрэн боломжтой болно. Энэ утгаараа тэр шүүгчдийн томилгооны хувьд одоогийн байгаа үүсэж байгаа нөхцөл байдал бол нэлээд дэвшилттэй алхам урагшаа 1-2 байтугай алхах боломжтой болно. Үүгээрээ тэр ажиллаад байгаа шүүгчдийн чинь хариуцлагатай байдал ч гэсэн дам утгаараа сайжрна шүү дээ. Үгүй би асуулт за дараа. Миний асуулт нь ийм байсан юм л дээ юм аа. За би ерөнхийдөө бол ойлгосон тийм. Тэгээ яг тэгвэл яг бидний нэг яриад байгаа сэдвэлтэй. Өнөөдөр бол Монголын шүүхийн системийг болвол эргэж одоо харах зайлшгүй шаардлагатай болсон. Шудраг бус шийдвэрүүд гараад идэг нэг шүүгч одоо хариу одоо арга хэмжээ байдаггүй тийм. Өөрөөр хэлбэл шүүх өөрийгөө шүүнэ гэдэг бол маш хэцүү. Тэгээ шүүхийгээ одоо юу гэдэг хяндаг хариуцлага хүлээдэг байгууллага нь өөрөө шүүхээсээ үүдэн гарч байгаа. Тэгээ шүүгч нарыг насаар нь томилж байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч одоо сайн муу буруу муухай юм хийсэн ч гэсэн тэр шүүгч бол тэнцэнэ одоо насан туршдаа тэтгэврт гартай байж байгаа цорын ганц албан тушаал Монголд байна шүү дээ. Тэгээ хууль тогтоодог одоо хамгийн одоо чухал хүмүүсээ бид нар 4 жилээр одоо сонгодог мөртлөө ягаад тэрийг шүүдэг шудраг хэсэг сахиулдаг хүмүүсээ бид нар ард түмэн сонгож чадахгүй гэж бодоод байт юм болоо гэж ийм одоо асуулт бол тавигддаг. Тэгээ одоо өнөөдрийг хүртэл шүү дээ ингээд шүүгч нарын хараат байдлыг илэрхийлэх нэгэн үзүүлэлтийг би хийлье гэж бодож байгаа. Өнөөдрийг хүртэл одоо юу гэдэг нь 60 тэрбумын хэрэг тийм үү? Жидүүгийн хэрэг тий? Ингээд дарга нартай холбоотой асар олон гэмт хэргийг хэвлэл мэдээ сошиалор одоо хүмүүс ярьж байна. Зарим нь ингээд бичлэгтэйгээ гарч ирж байна тий? Тэгэхэд өштэй өнөөдрийг хүртэл нэг ширхэг шүүгч энэ дээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа юм. Яг л шүүгч нарт өнөөдрийн үндсэн хуулиарч тэр эрүүгийн одоо бусад хууль тогтоомжоор юу гэсэн хэрэг шүүгч өөрөө ч гэсэн сандаараа хэрвээ мэдх юм бол ямар нэгэн одоо эрүүгийн одоо гэмт хэрэг үлдэх жишээ гэж бодох юм бол тэрийг одоо хэрэг байна гэж үүсгэх бүрэн эрх нь байгаа байхгүй прокурор дээр ч байгаа мөрдөн байцаагч дээр ч байгаа. Гэтэл штэ Монголын төвд шүүгч нар хэрэг үүсгэсэн тохиол нэгч байхгүй. Заавал мөрдөн байцаагчид нэгэн гомдол гаргаж өгөөд гэхдээ тэр гомдлоо бас нотлох хэрэгтэй болоод тэг ингэж шатараалаа явсаар хагаад шүүгчдэр ирдэг тийм систем байгаа. Гэтэл бол чи шүүгч эцсийн дүндээ Монгол улсын шүүгч гэдэг шудраг хэсэг сахиулах гэдэг байхгүй. Тэгэхдээ өнөөдөр бол манай энэ насаараа томилогдож байгаа хараатаар томилогдож байгаа хүмүүс бол өнөөдөртөө яаж юм нэхэр зөвхөн эрүүгийн байцаа шийдэх хуулийг л дагаж мөрдүүлж байгаа юм хүмүүс болсон. Тэгэхээр шудраг хэсэг сахиулна гэдэг үндсэн үүргээ, үндсэн хуулийн гол амин сүнс агуулга бол мартцсан байхгүй. Тэгэхээр шүүхийн гол зорилго юу байсан гэхээр одоо энэ үндсэн хуулиар яагаад одоо юу гэдэг онлон шүүгч хараат бус байх хэвээр шүүгч бие даасан байх хэвээр гэж ингэж тунхаглаад байна гэхээр тэр дарга нараас ард түмнийг хамгаалах гэдэг байхгүй юу? Уул санаа тий дарга нар тэр их хурл тэр засгийн газар чинь ард түмний эрхийг зөрчөөд иж магадгүй. Тийм учраас тэднээс үл хамаарсан шүүгч байжгаад ард түмнийг хамгаалах ёстой гэдэг энэ философиг нь яг эсрэгээр болцсон. Өнөөдөр Монголын шүүх бол дарга нарыг хамгаалдаг, дарга нарт ойлгодог, дарга нарын үзмжээр явдаг ийм шүүгч болцсон, шүүх болцсон. Тэгэхээр
Мэдээж энэ дотор ганц хоёр сайн хүн байж магадгүй, ганц хоёр мэрэгжлийн үнц хүн байж магадгүй. Гэхдээ нийтг байгаа байдал нь нийгмийнхаа тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй болсон байна. Яагаад нэг ширхэг шудраг шүүгч байсан бол өнөөдөр тэр жидүүгийн асуудлыг өөрөө татж авчираад эрүүг эрэг байна гэдэг ингээд үүсгэж болохгүй байгаа. Бүгдээрээ эсвэл үйлдэж, бүгдээрээ нүдэ таглаж байна. Бүгдээрээ чихээ бүгэлж байна. Тэ? Ийм тохиолдолд чинь Монголд бол ингээд нийтлэхээр айгуугой шудраг байгаа. Тэн дотор ганц хоёр муухан хүн байгаа гэж би бол итгэхгүй байгаа. Ерөнхийдөө бүгдээрээ хараат байгаа. Арай чамаа нутаг ус, жалга дов, анги хамт олонныхоо нөлөө лоббигоор очоод шүүгчийн санал дээр шигдсэн. Эндээсээ яаж мултрахгүй байх вэ гэдэг дээрээ санаа зовж гашилж байгаа болохоос биш. Тэ? Монгол улсад шудраг ёсыг сахиулчих юмсан гэж бодож байгаа нэг ширхэг шүүгч алга гэж ингэж дүгнэх гээд байхгүй. За. Тэгэхээр бас одоо би бол яг өдөр тутамдаа шүүхээр одоо үйлчлүүлэгчийнхаа эрх ашигыг буюу одоо иргэн хуулийн этгээдийн эрхийг хамгаалаад одоо иргэний шүүхээр явдаг өмгөөлөгч хүн баггүй үндсэн миний ажил. Тэгэхээр иргэний шүүхтэр одоо тэр эрх бүхий төрийн албан агчдын юм уу одоо эрх бүхий сайд дарга нарын асуудал одоо миний үед хилцүүлж байгаа тэр шүүхээр одоо шийдвэрлэх гэдэг асуудал төр байдгүй л дээ. Тэрүүн дээр юу явагддаг вэхээр одоо ямар нэгэн тийм эрх мэдлийн одоо ноёрхол юм уу одоо шүүх тэр хин нэгэнд нэлээд үйлчлээд шудраг бус шийдвэр гаргадаг юм тэр байдал ерөөсөй байдгүй. А тийм байдал гарах юм бол дороо мэддэг шүү дээ. Яаж гэхээр тэр хоёр тал чинь хоёр эсрэг тал байна шүү дээ. Хоорондоо маргаад байгаа. Үнэхээр нэг талд нь үйлчлээд гарах юм бол нөгөө тал нь гомдно үсттэй. Тэгээд орхноо тэр шүүгч чи одоо ёс зүйн ороонд нь байдаг юм уу? Хинд байдгийг олон нийтийн хэвлэл мэдээлэлээр ч гэсэн миний асуудлыг ингэ шийдээд байна гэдээ гарна үсттэй. Тэгэхээр энгийн өдөр тутамдаа явж байгаа маргаан дээр бол тиймэрхүү байдал эрүүч вэ, эргэнч вэ, захиргааны маргаан дээр ихэнхдээ тийм байдал байдаг. Одоо яг дав заалддаг шууд анхан шатны шүүхийн шийдвэрээр та явчаад байна уу? Эсвэл 3 шатаар явна шүү дээ. Хэрэг болгон дээр нь та дав заалдж байгаа юм. Яг бол та анхан шатны шүүхийн шийдвэрт итгэхгүй байгаа байхгүй юу? Үгүй би дав заалдахгүй байлаа. Тэгэхээр тэр нь бол ер нь үндэслэл биш шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна тэгэхээр яаж одоо шүүхийг шудраг болгох вэ? За бид яг юу тусгасан бэ гэдгийг бас эхлээд хэлчихье. Одоо энэ нэг юм бариад шүү дээ. Их цаасан төсөл гэдэг ингээ бариад байна те. Үндсүүлэг бүхлээр нь боловсруулсан байх нь шүү дээ бид хичээж байгаа. Тэгэхээр энэ дотор шүүхийн зарчмыг яаж тусгасан бэхээр үндсэндээ одоо Эрдэнэжмийн яриад байгаа зарчимтай адилхан одоо яг тэр төвшөнд очиж шийдлийг гаргасан байгаа. Шүүхийг сонгодог байхаар. Тэгвэл наад шүүхүүд биш юуг бол хоёр тагнантай байх учраас дээд их хурлдаа бол шүүхийг сонгохоор тийм үү? Томилохоор. Юугаан болохтой зэрэгт дээр нь очиод одоо маргаантай байгаа гэд би түрүү хэлсэн шүү дээ. Одоо ч гэсэн ингээд нэг үндсэн хуулийн цэс бол шүүх мөн биш гэж явдаг шүү дээ. Тэрийг мөн гэдгээр бид аваад тийм учраас шүүхээ хянах үндсэн хуулийнхаа буюу их цаазынхаа цэц нь шүүгчнэрийнхаа яг эцсийн хяналтаа хийж байгаа. Тэр нь харин цэцийн бүрэлдэхүүн бол сонгож гарч ирэхээр ингэж шийдэл хийсэн байгаа энд. Нэг хоёрт бол энд нэг зүйл орхигдож яригдаж байна. Яагаад ч юм ингээд бүгдийг харах юм бол орооцолтод бүгдийг өөрчлөх тухай дурдаад байгаа шүү дээ. Яагаад гэдэг юм ярихаар чинь нэг юм гол юм дээр очих хэвээр. Бас ойлгомжтой очих хэвээр. Бүх сонгогдох эрхийг одоо бид нар ингээд ардчсан сонгуул явж байгаагаад итгэж явж ирсэн. Октоос нь тийм биш. Учир нь сонгогдох эрхийг тунхагсан хэрнээ ардчсан байхаар ингээд харахад бол тийм тунхагсан хэрнээ бол яг ачир дээр нь бол сонгуулийн үе яаж өгдөг вэ гэхээр намаас нэр дэвшсэн хүмүүс төрд гарч ирдэг тийм үү? Төрийг байгуулдаг. Ийм тогтолцоон дээр бид нар явж байгаа шүү дээ. Энэ зарчим чи явсаар гад шүүгч тэр бусад зүйлээ чи бүх шатндаа бол аль нэг намаас сонгогдсон нөхдүүд жишээл их хурл тийм үү? Эсвэл намаас сонгогдсон нэр дэвшиж гарч ир сонгогдсон ерөнхийлөгч тийм ээ? Мөн тэр намаас явж байгаа сонгож гарч ирсэн засгийн газар одоо шүүхийн бүрэлдэхүүнийг жишээл хуулиар байгуулдаг шүү дээ. Тэр маргаал явж. Тэр энэ дээр очиж ирэх хэвээр. Энэ шийдлийг бол бид нар намгүйгээр төрөө байгуулахаар ингэ шийдэл хийсэн байна. За амьдрал бас ярих хэрэгтэй байна. Бас буулгаж. За зүгээр яг өөрсдөө туус амьдралыг ярих шүүхтэй холбоотой. Нийтийн эрх ашигын тухай ойлголт Монголын хуулинд тун ядамг байлаа. Ер нь бол 2008 оны 7 сарын 8 хүртэл би бол тодорхой хэлье. 2008 оны 7 сарын 8 хүртэл Монголын хууль тогтоомжид эрх зүйн зохицуултын дотор нийтийн эрх ашигын зохицуулт гэж ёстой юу ч байсангүй. За юу болсон юм бэ гэхдээ зэрэгт хоёр юм дээр нь холбоо гэсэн. Нийтийн эрх ашиг төлөөлөөд нийтийн эрх ашигын өмнөөс нэхэмжил гарах эрхүүд олон нийтийн байгууллага тийм ээ нийтийн эрх ашигын өмнөөс явдаг олон нийтийн байгууллага эсвэл ямар нэгэн Монгол улсын иргэн нийтийн эрх ашиг Монгол улсынхаа төлөө нийтлэг эрх ашиг аль нэг бусад нутгийн асуудлаар ч гэсэн ингээд нэхэмжлийн гарах юм хаалттай байсан.
Тэр хүртэл. Тэр үед бид нар байгаль орчны тухай хууль, иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж оруулаад тэр 8 оны 7 сарын 8-нд батлуулж байлаа. Тэрнээс хойш засгийн газрыг шүүхэд өгөөд хариуцлагчаар татаад тийм ээ энийхэн дагуу энэ боломжийг ашиглаад тэгээд засгийн газрыг бол дээд шүүхтэр үндсэндээ хууль хэрэгжүүлэлгүйгээ сүүлдэхгүй гэдгийг тогтоолгосон. Гэтэл дээд шүүхийн шийдвэр эцсих бөгөөд бүх байгууллага заавал бий болно тийм ээ. Бүх тал гэсэн заалт байдаг үндсөөрн тийм ээ. Энэ заалт одоо хүртэл хэрэгжээгүй. 2011 оны 10 сарын 22-нд гарсан дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр одоо байна. Засгийн газрыг буруутайг тогтоогоод хууль хэрэгжүүлэхийг даалгасан шийдвэр байж. Энэ огт хэрэгжээг одоо хүртэл явж байна. Тэгэхээр шүүх энэ дээр юу хэлэх гээд байгаа юм? нийтийн иршиг тэр дундаа Монгол улсын үндэсний аюулгүй байдал, улс оршихуйн үндэс, газар нутгийн бүрэн бүтэн байдлын асуудлаар бодлогоо хэрэгжүүлээгүйгээр засгийн газрыг хэрэгжүүлээгөө хууль хэрэгжүүлээг гэдгийг тогтоогоод хэрэгжүүлэхийг даалгачаад байхад өдий бол одоо 7 жил хэдэн сар болсон байна. Хэрэгжээгүй явж байна. Энэ бол нөгөө л эргээл одоо энэ тогтолцоо яаж үйлчлэж байна? Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага буруутайг тогтоочход дээд шүүхэн эцсийн шийдвэрийг гаргачаад байхад тэр огт ерөөсөө ямар ч үйлчлэггүй ингэж байж байна. За. Би төдөө. За энэ дээр ярих бол өөрөөр хэлбэл одоо энэ хараа тус байна гэж тийм ээ. За хараа тус байна гэдэг чинь Монголын төрөөс гадна байх нэ тийм. Хин өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Энийг би сайн ойлгохгүй байна. Энэ бол хараа тус байна гэдэг чинь. Улсын их хурл засгийн газрын албан тушаалтнуудаас хараа тусаар хинч хараа тусаар шийдвэрээ шудраг гаргана л гэсэн үг шүү дээ. Шудраг гаргаагүй шийдвэрийг тийм байна гэж толгойр нь хэн яслах вэ? Энд чинь нэг төр юм уу нэг нь яснаа да. Тийм биз? Ханшаар дээр модоор захина. Ингээд өөрөөр хэлбэл хараат биш юм гэж өнөөдөр одоо нэг ийм яриад. Ингээд яаж юм гэхдээ шүүгч нь бол ард түмэнд үйлчлэгээ байсан. Ард түмний эсрэг үйлчлдэг. Тэр Баасанжийн үйлчлэл бол шүүхийн шийдвэрүүд бол ихэнх нь шудраг гарч байгаа гэж. Худлаа ярьж байна энэ хүн. Энэ ингэж худлаа ярьж болохгүй л дээ. Яагаад гэвэл өөрөөр хэлбэл энэ чинь мафи сүлжээний шүүх болсон шүү дээ. Монголын шүүх биш. Монгол улсын шүүх биш. Мафи сүлжээний шүүх. Тийм учраас яг гэвэл ард түмний эсрэг миний түрүүний хэлдэг тэр ард түмэн зөхөрж болохгүй юм. Ард түмнийг зөхрөөж байгаа хамгийн том юм бол энэ шүүх засаглал. Бид нэртэй өөрөөр хэлбэл ханд садхаа байсан гişиг нөхдөө цугулчихсан. Ингээд өөрөөр хэлбэл мафи сүлжээний шүүх. Энэнийг бол өөрөөр хэлбэл хараат биш вэ гэж ярихтаа зэрэг одоо гятын засгийн газар тэрнийг юу яах юм бол чи наад ажиллаа хий гэж хэлэх юм болов. Фүтир ажиллаа хий гэж хэлэх юм болов. Тийм учраас ерөөсөө ийм утгагүй юм ард түмний толгойг эргүүлж ингэж ярьж байгаа байхгүй юу? Ерөөсөө. Ингээд эн чинь баталгаатай. Би одоо бүр амьдралдаа тохиолдсон жишээгээ ярив. Гэхдээ чи ямар сандал Төв аймгийн шүүх одоо малаа автсан миний дүүг өөрөөр хэлбэл хулгай чинь барьж яваад шийтгэхтэй байж. Өнөө нэхэмжлэгчийн авчиад шийтгэе тавьчихсан. Одоо тогтоолно байж. Гэхдээ ерөөсөө ийм л юм. Тэгээ эн чинь эцэс би юу гэж хэлэх гэж байна гэхээр ерөөсөө хүн энэ ажлыг чинь шүүхэнч бай, засганч бай, ерөнхийч бай хүн энэ ажлыг чи хийнэ. Энэ хүн чинь энэ 20 жилийн хугацаанд энэ хүний оюун ухаан гэдэг чинь юу шүглсэн гэхтэн зэрэг ерөөсөө шунлын дон шүглсэн учраас ерөөсөө Монголын төрөл хамаагүй гадна талд гаргаж хаяад ерөөсөө өөрсдийнхөө имийг л хийж байдаг, өөрсдөө хууль гаргаж байдаг, тэрнийг хэрэгжүүлж байдаг. Одоо 200 гаруй хууль бол үндсэн хууль зөрчсөн байна гэж байгаа шүү дээ. Үнд зөрчиж гарсан байна гэж байгаа шүү дээ. Одоо мөр 200 гаруй хууль. 600 гаруй хуулийн 3/1 нь зөрчиж гарчихсан. Дордохын 7 өөрчлөлт гэж яриад байна. Дордохын 7 өөрчлөлт чинь өөрөөр хэлбэл үндсэн хуулийн зэс суралдаад гүчиг болгоцсон шүү дээ таны чинь. Хэрэгсэхгүй болгосаа тухайд нь. Тэгээд яаж юм гэхтээ тэрнийг одоо 20 жил мөрдөж байна. Одоо тэгтээ Монголын ард түмнийг юу гэж хуурах гэж байгааг би ингэж хэллээ л да. Дордохын 7 өөрчлөлтөөр бид нар гордож 20 жил 2000 оноос хойш тэр үз 20 жил болох гэж байна. Дараа нь яхаггүй дордохын 50 өөрчлөлтийн тухай бид нар хөөрөлдөж за ингээд миний нас бол гүйцэхгүй ба. Ийм юм ерөөсөн ингээд ерөөсөн бүр Монголын төрийн тогтолцоог алдагдуулаад бүх юмыг ингээд зампируулаад хүнийг хариуцсан ажлаа хийдгүү болгоод өөрөөр хэлбэл тэнд шатрын хүн сууж байдаг. Тэгээд тэр бол яг үгүй ноёныг тогсон цаг тулгайчиг тогсон цаг төрлөө хөдөлдөг. Одоо бус цаг тул хөдлөхгүй. Иргэн хүн яг үгүй үнэлэхэн барьж орж юм уу өргөдлөн барьж орж хүлээж авахгүй. Асуудлыг шийдэхгүй.
Ингээд төрийн аппарат нь өсвөр болчихсон. Энэ 20 жил, энэ 30 жилийнхаа энэ юмыг яагаад өөрөөр хэлбэл энэ зэрлэг капитализм руу ингэж халбарч оров? Энэ яагаад Монголын төрийг ингэж Монгол улсыг ингэж шорж ухаж идэж энэ олигархууд одоо 20 жил, 30 жилийг яад тоглов? Монгол хүн яагаад нохоо болов гэдгийг энэ үндсэн хуулийн дээрээс үндэслэж яваад энэ хүмүүнлэг ардчилсан нийгмийн чинь үндсэн хууль мөн үү биш үү гэдгийг дүгнээд гаргаад ирээ. Энийгээ зүгээр нэг ард түмнэр гэж хэлэлцүүлэх юм байхгүй. Гэхдээ энэ чинь 200-300 мянган намын гişүүдтэйгээ дууд. Энэ чинь хуучин одоо 61 оны үндсэн хуулийг баталж явахад би санаж байна. Өөрөөр хэлбэл намын үүрүүд одоо бүх шатны байгууллагууд, иргэдийн хурал шатны байгууллагууд бүгдээрээ хэлэлцээд болох юм ин яриад болохгүй юм ин одоо ингэж болохгүй байна гэдгийг хэлээд тэгээд социализмын зам дээр бүрэн зогслоо. Хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн орноос үйлдвэр хөдөө аж ахуйн орн боллоо. За баярлалаа. Тэгээд тонхлоод ингээд ийдсэн шүү. Тэгэхээр өнөөдрийн дэд сэдв бол энэ их хурал үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй юу гэдэг асуудал байгаа. За тэгвэл гишүүдийн халдшгүй байдал, гишүүдийн үүрэг хариуцлага гэж яагаад одоо энэ төсөлд оруулж ирсэнгүй вэ гэдэг ийм асуудал байгаа шүү дээ. За улсын их хурлын гишүүн жирийн иргэнтэй ижилхэн хуулийн өмнө тэгш эрэхтэй байх ёстой, тэгш хариуцлага хүлээх ёстой. За гэтэл бол өнгөрсөн хаврын үед бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг за ерхий прокурор нь за энэ бол гэмт хэрэг муу юм халдшгүй байдлыг нь одоо ингээд улсын их хурлаар оруулсан. За гэвч халдшгүй байдлын дэд тор бол хамгаалаад аваад үлдсэн байгаа. За тэгвэл улсын их хурлын гишүүдийн халдшгүй байдал байх ёстой юу үгүй юу гэдэг өнөөдөр бас санал асуулгыг бас бид явуулж байна л да. Тэгэхээр яг энэ асуудал дээр та бүхэн нь ямар байр суурьтай байгаа вэ? Мөнх баяр танаас хэлэх үү? Одоо ямар юмныхан халдшгүй байдал байх вэ? Энэ лөөрийн ануух гэсэн ерөн зүгээр 92 оны үндсэн хуулинд яагаад ийм санаа ороод тэгээд цаашаа энд ер нь юу гарна шүү дээ. Их хурлын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан зүйл тийм үү? Боллоо. Тэгэхдээ яагаад ийм юм ингээд баталгаажаад явчих вэ гэхдээ зэрэг чинь яаж одоо өөрсдөө энэ лөөр хийх боломжоо дархлах вэ гэсэн тийм юм баталгаажуулаад туршлагажаад явсаар бол одоо бид нар яриа зогсож байгаа цаг үе дээр ирчих тийм ээ. Ер нь бол уг нь бол үндсэн хуулийн заасан одоо нэг байгаа үндсэн хуулийн заасан зарчмаар бол хууль шүүх өмнө бүгд эрхтэгч байх хэрэгтэй гэсэн ерөнхий гол зарчим ойлгомжтой бүгдээр л мэддэг шүү дээ. Тэгээ энэ бол алдарсан. Алдраас нэг гол юм шүү дээ. Эрх мэдлэгнүүд тэр дунд их хурлын гишүүдээр дархалсан байдгийн одоо хамгийн гол эмгэнэлттэй нэг юм тийм ээ. Өнөөдөр ингээд юу яахаа мэдэхгүй энийг яах хэрэгтэй гэдэг хэдүүлээ ярьж байгаа юм цаг үе дээр авчирчаа тийм ээ. Энэ огт байх ёсгүй зүйл л дээ. Байрлахаар энэ зүйл дээр бол улсын их хурлын гишүүн бол халдшгүй хэрэгтэй. Тэр гэмт хэрэгт холбогдсон бол улсын их хурлаар хилцчихэж асуудлыг шийднэ гэсэн хоёр зүйл байгаа тийм үү. Тийм учраас энэ халдшгүй байдлын асуудал гарч ирээд байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр би болохоор яг энэ чинь одоо ингээд нэгэнт олон нийтэд явж байгаа тийм. ТВС чи орон нутаггүй, хөдөө орон нутаггүй хүмүүс үзэж байна Улаанбаатар хотгүй тийм. Тэгэхээр энэ дээр бас ингээд тодорхойгүй ингээд бүрхэг орхигдоод байгаа зарим асуудлыг бид нар одоо нэгэнттэй одоо өргөдөөд ирсэн өөрөө энэ сэдвээр ярих гэсэн хүмүүс явж байгаа нь тодорхой болгоод ингээд мухарлаа явах шаардлагатай л да. Жишээл одоо мөнх баяр зочны хэлж байгаа 3 шатны шүүхээр шийдвэрлэчээд байгаа энэ асуудал засгийн газар даалгачаад байгаа энэ шүүхийн шийдвэр биелэхгүй байна гэдэг тийм. Тэр асуудлыг одоо шүүхээс нэгчээн л да яагаад биелдэггүй юм гэхээр тэгэхээр энэ тогтолцоо нь өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэл гэж дахиад нэг процесс байгаа. Тэр процесс нь өөрөө шүүх эрх мэдлийн биш гүйцэтгэх эрх мэдэлтэй харьяалдаг энэ процесс байдаг. Тэгэхээр би яг танд бол яг энэ асуудлаараа тухайлаа зөвлөгөө авъя гэвэл би бас нэвтрүүлгийн дараа юм уу өөр цагт бол зөвлөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр энэ даалгах ажиллагаа хийлгэж болох юм аа гэж бас нөгөө талаас түрүүн бас тэр хэлж байгаа иргэний нэхэмжлэгч яг нь олон нийт чинь ингээд шүүх юм шийддэг юм байна гэдээ тодорхой бас үлдэх гээд байгаа учраас санаа зовоод байгаа хгүй хуульчийн хувьд энэ одоо оролцож байгаа одоо өмгөөлөгч ганц хүн биш үү би тэгэхээр өмгөөлөгчийн хувьд хэлээд байгаа. Тэгэхээр иргэн өөрөө нэхэмжил гаргаад одоо малын улгаатай холбоотой юм уу эсвэл одоо малаа алдсан иргэний маргаан юм шиг байна. Нэхэмжил гаргаад тэгэхээр нэхэмжил гаргаа явж байгаа хүн магадгүй сүрэг нэхэмжил гаргаад иргээд өөрөө төлбөр төлөхөөр байдалд орсныг үгүйсэхгүй. Иргэний нөхцөлөд. Тэгэхээр тийм харин тийм. Тэгэхээр энэ асуудлууд чинь шийдэгдэх бүх гарц нь хуулиндаа байгаа. Тэгэхээр энэ ганцхан шүүхийн асуудал биш юмаа гэдгийг би хэлэх гээд байна. За таны асуусан асуултын хувьд бол ер нь бол бид ч өөрсдөө монгол хүмүүс төрөө одоо төрчин нэг төршиг төр төмбөр яс ямгаар тэгээд төрийнхөө сүлтэндээ мөргөд залбирдаг тийм уламжлалтай ард юм. Тэгэхээр одоогийн энэ төрийг үгүйсгдэг бүгдийн одоо мэдээж тэр төр дээр бол асуудалтай юмнууд байгааг би адилхан бас эргэн үеийн шүүмжлэлтэй хандна. Тэр улсын их хурлын гишүүдтэй холбогдсон асуудлыг гэхдээ томоороо төр гэдэг ямиг утгагүй болгоод юм анаар хүзлийг бол үүгээр бас олон нийтэд бас бид нар бас ойлгуулж болохгүй юм л да. Тэгэхээр би хувь хүнийхээ хувьд бол төр гэдэг юм нэр төртөө байх хэрэгтэй. Тийм юм чинь энэ төрд томилогдсон одоо ард түмнээс мандатыг аваад
ард түмний төлөөлөгч болсон улсын их хурлын гишүүдэд бол халдшгүй адил тодорхой хэмжээгээр байх ёстой. Тэр нь гэхдээ түүнийг гэмт хэрэг хийж байгааг зөвтгөх шалтгаан болох ёсгүй байхгүй юу? Тэгээ бидэнд бол тодорхой нэг жишээ байгаа шүү дээ. Одоо жишээлх юм бол жидүүгийн хэрэг бол одоо явж байгаа шүү дээ. Гэмт хэрэг гээд энэ бол гэмт хэрэгээ. Гэхдээ би харин тийм таны ярьсныг бол ойлгосон. Тэг ерөнхий прокурор бол эдгээр гишүүдийн хэрэг шүүхтэр шилжээгүй байгаа шүү. Одоо манай одоо нийтийн эрх ашгийг төлөөлдөг хуульч нар бол жидүүгийн хэргийг шүүхтэр төлөөлөө явж байгаа шүү. Би ч гэсэн тэр багт явж байгаа бас хуульч нэг байхгүй адилхан санаа зовоод. Тэгэхээр жидүүг бол бид нар бол тэрийг шүүхээр шийдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Прокурор бол үүнийг бол эрүүгийн тодорхой гэмт хэрэг үүсгэчлээ гэж хэлж байгаа нь гэмт хэрэгтэн гэж хэлж байгаа биш. Шүүхээр гин буруу тогтоогдтол одоо хэнийг ч гин буруутай гэж үзэж болохгүй гэсэн үндсэн зарчим. Тэрүүгээр жидүүг бол би нөгөө хамгаалаад байгаа биш үү? Хууль шүүхийн өмнө тэгш хэрэгтэй. Тэгш хэрэгтэй гэдэг зарчмыг улсын албан тушаал сонгогдоод нэг хаалганы яг ийм учраас буруу байна гэдэг. Яг ийм учраас Украин улс бол одоо энэ парламентын гишүүний халдшгүй дархан байдлыг алга болгож шүү дээ. Яг ийм учраас юу хамгаалалттай хуулиар хамгаалагдсан байх бол. Тэгээ шүүхээр ийм учраас энэ хүмүүсийн чинь маргааныг шийдэх гээд байгаа учраас шүүх чинь ялангуяа эдгээр албан тушаалнаас ч өөрөө хараад бас байх нь чухал үстэй. Би тэгээд асуусан шүү дээ. Албан тушаалтнуудаас шалтгаалаад энэ шүүх чинь ийм байдалд орчод байгаа мó гэж асуусан шүү дээ. Харин тэр нэг ковийн одоо шүүгч нарыг хардаад байгаа эргүүд чинь албан тушаалын эргүүд л хэвгүй юу? Тийм учраас шүүгч чинь албан тушаал хараад бас байх. Томлоод байгаагаас өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсчээд байгаа юм. Одоо улсын хурлыг, засгийн газрыг шүүхийг бүгдийг ард түмнээс сонгоно. Ард түмэн нь өөрөө нам биш байна гэдэг байгаа хувилбарыг одоо энд ярьж байгаа ингээд гурван зочин маань ингээд ерөнхийдөө дэвшүүлээд байна шүү дээ. Би тэгээ эргээд энэ гурван зочноосоо бас таны одоо асуулт авах эргийг чинь би аваад асууж болох уу? Ард түмнээс яг энэ шүүхийг улсын хурлын засгийн газрыг сонгоно гэдэг байгаа чи яаж хэлчих вэ? Тэгээ би одоо бас энийг сонирхож шүү дээ эргүүнийхээ. Магадгүй энэ хуулийн чинь бас сонирхоод байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь харин яг ард түмнээс намгүйгээр бүх институтыг сонгоно. Тэгээд тэр нь одоо ямар нэгэн нэвтрүүлгээр одоо яг нь нэвтрүүлгээр бас хэлсэн дээр шүү дээ. Үнэхээр бас хэлээ л да тхөө. Яг нь юу яриад байгааг бас ингэж ойлгох хэрэгтэй. Тийм шүү дээ. Тийм. За би бол тий. Эхлээд нөгөө гол асуулт нь нөгөө дархан халдшгүй дархан байдал гэдэгт нь бас ихлэ хариулчих гэж бодож байна. Манай Чингис хааны одоо нууц товчон дээр одоо биднэрт уламжилж үлдээсэн нэг тийм нууц сургаал байна. Тэг өөрийнхөө биеийн дээр хэлж байхгүй. Алд бие минь альжаавас альжаа тугай. Ахуу төрөнд бүү алдартугай гэж. Ахуу төр гэдэг чинь ягаад гэвэл монголчууд төр гэдгийн цаана хүмүүсийн буюу иргэдийн ахуу байгаа гэж үзэж байгаа байхгүй. Улсын хувьд ч ахуу, иргэдийн хувьд ч ахуу. Тэ? Ард түмэнд бити ядуураасаа, нутаг ус минь бүрэн бүтнээрээ байгаасаа тэ? Хүн ам маань бүрэн бүтэн байгаасаа гэдэг алд бие минь алд руу алдаг, тэ? Ахуу төрөнд бити алдраг гэж юм сургаал үлдээж байна да. Алд бие гэдгийн цаана юу юм гэхээр хаан судлаасаа ч унуул унаг тэ ам биенээсээ чагцуул хагцаг. Гэхдээ ахуу төрөнд бүү алдраг гэдэг юм. Өнөөдрийн их хурлын гишүүд юу гэдэг юм нэхэр ахуу төр яах вэ? Алд бие минь бити алдарчаасаа гэд ингээд хууль хийгээд. Өнөөдрийн тэ хагасшгүй байдлаасаа одоо юу гэдэг халдшгүй дархан байдлаа хамгаалаад тийм үү? Би нэг 5 жилээр сонгогддог болчий. Бид нар 90 сүүлээ дарга болчий тэ. Бид нар шүүгч нарыг найзуудаа 12 жилээр томилдог болчихгийн эдгээр цаана ард түмтэй холбоотой юм нэг ч байхгүй. Цаатал нь ахуу төр нь алдраад байна. Монголчууд ядуураад байна тэ. Энэ газар нутгийн чинь бүрэн бүтэн байдал хүртэл лиценз гэдэг нэрээр гадагшаага алдагдах болчоод байна. Аюулын харанга дэлтчихэд байна гэхад үгүй ард түмний ахуй амьдрал төрийн тэр ахуй махуй яах вэ? Бид нар л нэг 990 эсвэл болоодохыг 108 бол болоодохыг гэдэг ийм хэрүүлээд байхгүй. Тэгэхээр Монголын 3 сая иргэн тий чухал уу? Энэ 76 байжгаад 99 болох шин чухал. Надад бол чинь ямар ч одоо эрүүл ухаан эсвэл ямар ухаанаас ч үгүй ойлгоход биш дээ 76-уулаа хулгайч байж байгаа мөртлөө 99-өлөө болчихвол хулгай хийхэ болно гэдэгт би өөрөөсөө итгэхгүй байгаа байхгүй. 99-өлөө бол дахиад нэг 23 хулгайч нэмэгдэх юм байна гэж харагдаж байгаа. Ард түмэнд бол 4 жил хийж чадаагүй ажлаа 5 жил болгоод хийнэ гэж би ерөөсөө итгэхгүй байгаа. Тэгэхээр одоо энэ их хурлын гишүүд цааталтаа юу болж ийм гэхээр уучлаарай. Энэ одоо өнөөдөр хоорондоо тэмцэлтэй байгаа бүлгүүд энэ төр бол явж нэг бүлэгэл шүү гэдэг. Ардын намч бай, ардсан намч бай, ардын нам дотор байгаа 32 3-ын бүлэглэлч бай тийм үү? Би зүгээр нэг юм гიშгээд байгаа. Одоо жишээ нь одоо дэлхийн түүхэнд хамгийн одоо гай зовлон тарьсан нэг үндсэн хуулийн өөрчлөлт байдаг байхгүй 30-аад оны үед хийгдсэн. Тэр нь бол Гитлерийн үед гарсан юм өөрчлөлт. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайд нь парламентаас эрх мэдлээ аваад тий яг өнөөдрийн одоо Монгол энэ ардын намын хөрсхийн зандан шатрыг хийх гэдэг нэмэлт өөрчлөлт ийм өөрчлөлт хийсэн байхгүй. Ерөнхий сайдтай үнэмлэхүй эрх мэдэл өгөөд хязгаарч огцордгүй болгоо ийцсэн. Тэгээ шүүхэ томилдог нь хэвээрээ парламентаа тараадаг нь хэвээрээ ингээд нэг намын даргын гарт бүх эрх мэдлийг атгуулсан байхгүй. Тэгээд тэрийг Эрдэмтэд чинь Германы тэр үед одоо тухайн үед Гитлерийн үед амьдарч исэн Гүнтер гэдэг эрдэмтэн
юу гэж нэрлсэн гэхээр энэ бол вампир эдийн засгийг үүсгэжлээ гэж. Өөрөөр хэлбэл социалист эдийн засгаас юугаараа ялгаатай гэхээр хувийн эмч байхыг зөвшөөрдөг. Тэгсэн мөртлөө төрийн зорилгод буюу төрийн эрх мэдлийг авсан хүн тэр хувийн эмчийг хурааж болно, дээрэмдэж болно. Төрийн зорилгоор одоо юунд ч хамаагүй тэр хүнээсээс татварыг аваад дураараа нэмээд даймаа зарцуулж болно гэд. Өөрөөр хэлэх юм бол эрх мэдэлтэй хүчрхэг төр хувийн эмчийг яаж дайны зорилгоор ашиглаж болдгийг харуулсан ийм одоо томьёол байдаг вампир эдийн засаг. Өнөөдөр яг тэр Монголд нүүрлээд байхгүй юу? Одоо тэр нь ганцхан юм дутаа байгаа. Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг өгөх гэдэг заалт нь дутаад байсан чинь өнөөдөр эдгээр энийг хийж байна. Бусдаар бол биелчээд байгаа байхгүй юу? Одоо вампир эдийн засгийн гол агуулга нь юу гэдэг ингэж ард түмнийг хизээж төлж дийлэхгүй баян болж чадхааргүй тийм татвараар дарамтлана. Хизээж доороос нь босч ирэхийн аргагүй өндөр хүүгээр дарамтлана. Тэ? Хизээч одоо өөрснөө авч чадахгүй тийм өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнээр дарамтлагдаг байхгүй. Ингээд ард түмэн ядуу үхсэн амьтдын хооронд. Тэгээ вампир гэдгийн цаатны тодорхойлт нь юу гэхээр вампир бол хүмүүсийг идээд шууд дуусгачихгүй шүү дээ. Бүх хүн амаа идээд дуусгах юм бол вампир чинь өөрөө өвчөж тоолгүй болоо. Тийм учраас ард түмнийгээ өхүүлдэггүй бас ихүүлдэггүй. Тэгээд нэг эмнэлгийн орон дээр хэвтчээдэг хажуунаас нь амархан цусын сорж идэг ийм тогтолцоо хүсэж байхгүй. Тэгэхээр өнөөдрийн сүүлийн үед хийж байгаа манан гэж бидний яриад байгаа тогтолцоо бол вампирийн эдийн засаг болсон. Амар өндөр банкны хүү, амар өндөр татвар тий. Тэгэхээр одоо яг ийм вампир эдийн засагтай болоход нь Гитлерийн шиг эдийн засагтай болоход ганцхан юм дутаад байгаа нь ерөнхий сайдыг тий бүх сайднараа өөрөө бүрдүүл тэгсэн мөртлөө парламентынхаач дарга бай, засгийн газрынхаач дарга бай, шүүхийнхээч дарга бай гэдэг ийм системийг бий болгож өгöd байна гэж. Эдийн засагч тоогоо байна. За энэ дээр яг энэ ярьж байгаа нөхцөлтэй санд нэг байна л да. Яг үгүй одоо шүүх засаглал дампуурсан тухай би түрүү хэллээ. Зөвхөн шүүх засаглал дампуураа зогсохгүй төрийн Монголын төрийн тогтолцоо дампуурчсан. Утгаа алдсан. За энэний нэг хэв шинж нь одоо шүүхтэр илэрч байна л да. Шүүх үл яаж вэ гэхтэн зэрэг өөрөөр хэлбэл одоо цалин нэмэгдсэн үү? Миний сонсоогүй цалин авч байгаа. Өдөр хэдэн 10 жилийн гишүүний халдшгүй байдлыг ярьж байгаа шүү дээ. Халдшгүй байдлын тухайд би дараа нь залгуулаад ярив. Тэгээд яг үгүй эдгээр чинь яг үгүй одоо улсын их хурлын гишүүдийн халдшгүй дархан байдал гэдэг хууль гаргачаад тэрнийг хамгаалах үүргийг чинь өнөөдрийн шүүх. Эдгээр чинь хамгаалах сууж байгаа. Тэр прокурор одоо тэр нэг 5 хүнийг юу яасан тухай тэр чинь жүжиг байхгүй юу? Ард түмний тарихыг угааж өөрөөр хэлбэл одоо шудраг хүний дүр эсгэж эдэн дотор оруулж ир тавьсан жүжиг. Одоо эн чинь ихэнх нь жүжиг явж байгаа шүү дээ эдний чи ажил. Тий. За тийм учраас шүүх эрх мэдлийг яг үгүй зөвхөн л энд яг үгүй хүнээсээ шалтгаална. Шудраг иргэнээс, шудраг хүнээс. Тэрнээс өнөөдөр өөрөөр хэлбэл 30 сая төгрөгийн цалин өгөөд чи хүнд ч хараа байхгүй чи насаараа суу гэж өгөөд энэ бол юу биш. Энэ бол өөрөөр хэлбэл шудраг байх, зарчимтай байх хэлбэр биш. Энэ бол яг үгүй хүнийг зэлүүд тавьж одоо 100 гол адуу гэж дээр үед та нар сонссон баг. Зэрлэг адуу Монгол юуны чи адуу зэрлэг болчдөг байлаа шүү дээ. Тэр шиг яг үгүй энэ хууль шүүхийн зэрлэг болцоо. Тийм учраас энд яг үгүй энэ тогтцоог юу яах ярих юм гэхэд миний түрүүчийн хэлснээр эзний эзэттэй нь олж энэ 30 жилийн хугацаанд Монголын үндсэн хуульд юу нь юу нь болж юу нь болохгүй байсан. Монгол хүн яагаад нохой болов болж чадав гэдгийг тогтоогоод тэгээд эдгээр хүлээгэлтэй. Энд чинь 4 ерөнхийлөгч хэдэн их хурлын дарга байна. 4 5 ерөнхийлөг. За ерөнхий сайдд очир томьёо солигдсон байна. Ерөнхий сайдыг солих тухай асуудал бол ерөөсөө эдний үзмжийн асуудал шүү дээ. Тэрнээс өөрөөр хэлбэл одоо тэрэнд бол тэгж хууль саадуулаад үндсэн хууль тэгдэм ингэдэм гэх юм байна. Үзмжийн асуудал. За ТV телевиз үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой хилцүүлгийн үеэр бол ард иргэдийн бас санал бодлыг тусахыг оролддог. За өнөөдөр бол бид нийт 5 асуудлыг бас иргэдээс асууж байгаа. За тухайлх юм бол байгалийн баялаг төрийн нийтийн өмч байх уу, ард түмний дундын өмч байх уу гэдэг асуултыг бид нэвтрүүлэг эхлэхийн өмнөх бас асуусан байгаа. За тэгвэл нийт одоо санал асуулгад оролцсон иргэдийн 88% нь бол ард түмний дундын өмч байх нь зөв гэсэн хариултыг бас сонгосон байна. За дараагийн саналыг асуулгыг харуулъя. Улсын хурлын гишүүдийн эрх халдшгүй байх нь зөв гэдэг дөнгөж ярьсан сэдв байна. За тэгвэл энэ асуудал дээр бол нийт оролцсон иргэдийн 92% нь халдшгүй байхыг бас буруу гэж үзсэн ийм хариултыг бас сонгосон байна. За шүүгч нарыг ерөнхийлөгч томилох уу ард түмэн сонгодог байх уу гэдгийг бид бас асуусан. За тэгвэл нийт оролцсон иргэдийн 83% нь шүүгчдийг ард түмэн сонгодог байх нь зөв гэсэн байна.
Улсын их хурлын гишүүдийн тоог нэмж бүрийн эрхийг 5 жил болгох уу гэдэг асуудал дээр бол оролцсон иргэдийн 92% нь бол үүнийг улсын их хурлын гишүүдийн тоог нэмэхгүй за бүрийн эрхийг бас нэмэх нь зөв биш юм а гэсэн ийм хариултыг бас сонгосон байна. За дараагийн санал асуулгыг хариулъя. За энэ бол өнөөдрийн дид сэдэв байгаа. Энэ их хурл үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй юу гэж бид асуусан. За тэгвэл нийт оролцсон иргэдийн 75% нь үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах эрхгүй одоо ийм парламент байна гэж энэ хариултыг бас сонгосон байна. Тэгэхээр бол зарим судлаачид бол ингэж үзэж байгаа л да. Одоо сүүлийн 27 жилийн явж байгаа зам дээр замаасаа эргэж хараад бол ерөөсөө засаглалын бид нар хямралд орчлоо. Ингээд одоо нэг хөгжиж чаддгүй, өгч чаддгүй, сэгч чаддгүй гэдэг шиг яг ийм байдалд орчлоо гэж зарим хүмүүс тэмдэглэж байгаа тийм үү. Энэ дүгнэлттэй та бүхэн санал нийлэх. Өөрөөр хэлбэл улсын их хурл яг ийм байдалд орцсон. Тэгээ улсын их хурл биш те нөгөө сайн юмаа хийж чадахгүй, муу юмаа маш сайн хийж байгаа. Өөрөөр хэлэх юм бол жишээ нь ард түмний амьдралыг сайжруулах ажлаа маш муу хийж байгаа мөртлөө улсын эмчийг хулгайлах, тендер цохих, тэгээ Монголын байгалийн баялагийг зарах, тэгээ Монгол банкнаас мөнгө хэвлүүлж аваад өөрсөндөө уурхаа мурхаа энэ тэндээ судалж авах ажлаа бол маш сайн хийж байгаа шүү дээ. Тэргээ ичгүй бүгдээрээ их хурл дээр ярьж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл эдгээр одоо өнөөдөр юу хийж байгаа гэхээр эдгээр одоо дараагийн шудраг сайн хүн гаргахгүй байхын төлөөх л одоо сүүлчийн сумаа одоо өнөөдрийн хилцүүлгээрээ хийж эхэлж байна гэсэн. Тэ? Өөрөөр хэлбэл одоо эдгээр чинь яаж юм гэхээр үндсэн хууль өөрчилж аваад өөрийг нь шүүж магадгүй шүүгчдийг 12 жилээр томилоод 3-4 их хурлын дараа тэ нөгөө шүүгчтэй шүүхийн шүүгч нь бол солигдлоосоо гэж бодож шүүгчдийн 12 жилийг оруулж ирж байна тийм үү? Ахаад одоо юу гэдэг үндэсний хэмжээний нам гэсэн одоо дэлхийн ертөнцид байхгүй ойлголт гаргаж ирээд тийм үү? Үндсэн хуулийнхаа одоо чинь хүний эрх хэрэгчлөө, улс төрийн эрх хэрэгчлөөний бүх үндсэн зарчмынхаа заатуудыг нугалж дарж хайж агаад одоо юу гэдэг энэ хоёроос өөр нам битгий гарч ирээсэ гэж байгаа юм шиг ийм одоо юм гаргаж ирж байгаа. Тэгээ энэ бүгдийн нууц нь шүү дээ удахгүй одоо ингэ сонгуулийн хууль мөл айж хийхээс харагдана уу. Тэгэхээр эдний гол зорилго нь бол энэ хэвээрээ л одоо миний түрүүний хэлсэн шиг монголчуудын цусыг вампир шиг сороод аж ахуй нэгжүүдийнхаа тэг үүл тамын нэдлэл ингээд байж ах ингээд дээрэм хийж явах сонирхолтой хүмүүс. Өнөөдөр жишээ нь хөрсөх гэдэг мундаг хүн гарч ирж байгаа юм. Би одоо ард түмдээ харж байгаа хэрэг. Зүгээр вампируудын бүлэглэлийн нэг л дарж байгаа юм. Жишээ нь одоо инх болтойгоо дарж ийн гэдэг бол хөрсөх гэдэг вампир инх болт гэдэг вампираа дарснаас биш яг хүний төлөө юм хийх гэж байгаа хүн гарч ирээг байхгүй. Хэрвээ хүний төлөө гарч ирсэн бол цалин нэмэгдэх ёстой байсан. Татвар багасах ёстой байсан. Тэ? Боловсролын систем сайжрах ёстой байсан. Яг ард түмэн дээр өнөөдөр гарт нь юу нэмэгдээд байгаа юм гэхээр юу ч нэмэгдэхгүй. Тэгээд үндсэн хуулийн өөрчлөлт гаргаж ирээд ард түмэнд эрх мэдлийн өгөх гээд байгаа юм гэхээр үгүй. Үгүй бид нар 99 суул олмоор байна. Бид нар 5 жил ахаад цусын сормоор байна гэдэг ийм л заалт орж ирээд байгаа байхгүй. Тийм учраас Монголын ард түмний төлөө чинь одоо бидний бол үндсэн хуулийн эрх мэдэлээр бол юу гарч ирж байгаа гэхээр юу гэдэг эмнэлэг сургууль үн төлбөргүй байх хэрэгтэй. Ягаад гэвэл эмнэлэг сургууль үн төлбөргүй байдаг Англи, Канада, Швед, Швейцар, тэ Норвег гэд нөгөө хөсөн хүлээгээд дуурайгаад байгаа бүх улсууд чинь эмнэлэг нь үнэгүй байт юм байна. Төрөөсөө санхүүжт юм байна. Татвар нийгмийн даатгад гэсэн ойлголт байдаггүй юм байна. Сургуулийн төлбөрийг төрөөс нь 100% дааж байна те. Яагаад энэ юмыг хийхгүй байгаа юм? Үндсэн хуулийн өөрчлөлтөөр чинь энийг хийгээд ингэхээр яагаад энийг популист гэж ингэ нэрлэж байгаа юм. Тэгээд те. Тэгэхээр одоо шүү дээ энийг хийхгүй байдгийн цааталт нь шүү дээ ард түмний нийтлэг ашрыг хохироогоо тэрэндээ шийтгэл амсдаггүй бүлэг байгаад. Тэгэхээр би одоо түрүүний нөгөө бас энэ хуульчийн асуусан асуултанд давхар хариулъя явчих бас түрүүн уучлаарай орхиц. Бүх засаглалыг ард түмэн сонгож чадна. Өнөөдөр жишээ нь их хурлыг бол ард түмэн сонгоё гэдэг бол та мэдээж ойлгож байгаа. Бидний сандар бол дээд 2 доод 2 танхимтай байна. Нэг нь бол намын жагсаалтаар зөвхөн сонгогдож байна. Нөгөөх нь нам бусаар яг орон нутгийн буюу сум хорооны иргэдээс нам бусаар дэвшиж сонгогдож байгаа хэвээр. Намын гишүүн буюу төзөглөх хэвээр. За ерөнхийлөгчийг бол намуу дэвшүүлж болно. Эсвэл иргэд гарын үсгээ цуглуулж агаад нийлээ дэвшүүлчих болно. Инхээр нам бусаар ерөнхийлөгч буюу засгийн газар хүн нэр дэвших боломжтой болж байгаа. А шүүгчийг угаасаа нам бусаар дэвшүүлэх хэвээр. А тэгэд энэ гурвын цаатлах амин сүнс байгаа. Энэ бүх сонгуул төрөөс сонгуулийнхын зардлыг даах хэвээр. Энийг хийхгүй дутуул орхих юм бол шүүгчийг сонгуульд орж байгаа, ерөнхийлөгчийн сонгуульд орж байгаа, их хурл буюу хууль тогтоох байгууллагын сонгуульд орж байгаа хүмүүс өөрөө мөнгө төлбөл байх юм бол нөгөө уул уурхайнд эзэн суух гэж байгаа, нөгөө авилгал тендер зохиж байгаа хүмүүс нэр дэвшигчдэд хахуул огч санхүүжлийн босох замаар буцаал яг ямар ч ялгаагүй юм систем нэг. Тэгэхээр бидний нөгөө яриад байгаа юм бол бүгдийн цогцоор нь цоо шинээр өөрчлөөд сонгуулийн хуулийн тогтолцоог жишээ нь эрдэмтэд шудраг хүмүүс өөрийнхөө нэр төрөөр сайн ариун явдлаараа ард түмэндээ санал болгож сонгодох тэр бүтцийг хийхгүй бол хичнээн ч гоё одоо
янз янзын салангад одоо бүтцээсэн ч гэсэн тэнцээ мөнгөөр уралдах систем бичгэнд бид нар буцаад ямар шалгаагүй байранд очиж. Тэгэхээр бол таны хариултаас ингэж ойлгож болох юм уу? Улсын их хурл одоо ингэж чадамжгүй болчлоо, нэр хүндгүй болчлоо, хэсэг бүлгийн одоо их ашиг хамгаалдаг болчлоо гэж байгаагийн шалтгаан энэ сонгуулийн системтэй холбоотой гэж байна. Сонгуулийн миний асуулт болохоор зэрэг улсын их хурл яагаад ийм чадамжгүй болчихвэ? Шалтгаан нь юу юм бэ гэдэг. Шалтгаан нь шүү дээ 4 жилээр сонгогдож байгаа 76 хүн байна шүү дээ. Дундаас засгийн газар гэж гаргасан нэртэйгээр тэр 76-уулаа Монгол улсын бүх баялагийг захиран зарцуулж болж байна. Мөн үү? 5 толгой оюу толгой гэдэг дэлхий дээр байхгүй хэдэн тэрбум долларын ордыг ард түмэн 50 мянган төгрөг тарааж агаад эзэн суугаад бүгднгийнх нь эзэн болох боломж байна шүү дээ одоо. Тэ? Өөр хүнд байгааг нь хураагаад дээрэмдэж авчулж байна. Төрд байгааг нь зарчилж байна. Гадаад байгааг нь төрийн мөнгөөр худалдаж авчулж байна. Өөрөөр хэлбэл 4 жил төр эрх мэдлээ авсан тэр засгийн газар чинь Монголын бүх баялагт эзэн суугаад Монголын хүмүүсийн хөлс цусаараа төлж байгаа татвар дээр дураараа зарцуулт хийгээд ингээ явж байхад тийшээ чинь ямар ч шуналтай хүн болвол харж байгаад эн чинь ашигтай бизнес байна гэж харж болж байгаа байна. Гадаадын ч бол тийм учраас эрх мэдэл хязгаарлагдмал хяналт хоёр байгаа учраас ингэж байгаа юм байна гэж байна. Яг л тэрийг мөнгөөр худалдаж авах боломжтой болчиход байхгүй юу? Тэр бүх эрх мэдлийг хэн мөнгөтэй хүн худалдаж авдаг болцсон. Тэр энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр бид нар явж чадахгүй. Дахиад нэг нэмэлт юм хэлээд байна шүү дээ. Ганцхан монголчууд гэж бодоод хэрэггүй. Энэ Монголын баялаг руу ч нэштэй дэлхийд даяараа харж байгаа. Дэлхийн бүх тань энэ байгалийн баялагаас ч нь болж байна. Тэд нар харахтаа Монголын засаглал сул дорой байгаасаа авилгад идэгдээсээ төр гарч ирсэн дарга нартай тэр хүн нөхөр тэртээ тэргүй буун дахин сонгогдохгүй байж магадгүй гэж мэдж байгаа учраас тэр төр зуурын новштой 8 хийчүүл би дэлхийн саятан болох юм байна гэж төсөөлөд байж байгаа тэр хүмүүсээс л их орно хамгаалах гад ядаад байгаа хгүй да бидний шинэ тогтолцооч. Тэгэхэд өнөөдөр эдгээр бол өнөөдрийн их баригч ардын нам, арц намынхан бол яг энэний эсрэг хийж байгаа. Тийм учраас бид нар жоохон бухимдаж яриад. Тэгэхээр би бас яг тэгж харахгүй байгаа болохоор зүгээр энэ сая энэ бас хилцүүлэхт оролцохтой нэг завшаандаа Монгол Улс их цааз гэдэг хуульд товч танилцах боломж гарлаа л да. Тэгэхээр одоо Монгол ардын хувьсгалт намын тийм шүү. Тэгэхээр энэ яг их цааз гэдэг энэ хуулийн төсөл дээр бол яг шүүх бол нөгөө хараад ус гагцхуу хууль захирагдана. Яг энэ чинь ард иргэдийн бас санал бодол байгаа шүү дээ. Тэгэхээр ард иргэд маань бас юу гэж хүсэж байна гэхээр яг улсын хурал дээр явж байгаа хуулийн төсөлтэй яг адилхан байгаа байхгүй юу? Шүүхийн ерөнхий зөвлөл бол бие даан ажиллан шүүхийн ерөнхий зөвлөлийг одоо нөгөө баг хуралдаагаас миний асуулт шүүх асуух шүү дээ бас чи болчаа. Үгүй би таны асуултан дээр чадамжгүй байгаа юу гэдэг дээр би үгүй гэж түрүү хариулсан учраас би нөгөө ард түмнээсээ чадамжтай гэж үзэж байгаа юм. Тийм би чадамжтай гүйж хуульчд бид нар чинь тэгж бидраас би чадамж асуугүй шүү дээ. Би бол энэ их хурлын нэр хүнд унж байгаа. Энэ одоо нөхцөл байдлын хязгаарлалын тогтолцооны хямралд орж байгаагийн шалтгаан юу юм бэ? Ялангуяа улсын их хурл яагаад ийм байдалд орчих вэ гэж асууад байгаа. Тэгэхээр харин би яг эхлээд нөгөө энэ ч бас мэдээлэл өгчих, ташрамд мэдээлэл өгөх боломж байгаа учраас би өгчих гээд байна л та. Тэгээ энэ дээр ч бас наад номны ч мэдээлэл талаарч юм уу? Тэгэхээр энэ бол нөгөө бас ард түмэн ч гэсэн шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулж шүүгчдийн одоо томилох тэр систем зөв гэдэг л тийм байр суурь байгаа нь өөрөө зөв байхгүй юу? Зүгээр юу болвол таны хэлээд байгаа цаад шалтгаан гэвэл эн чинь олон шалтгаантай шүү дээ. Мэдээж одоо зарим нэг хэсэг нь тэр дотор нэг тодорхой нэг гишүүдийн асуудал нь дахиад тэр 76 гишүүний асуудал болж байгаа гэж харж байна. Эсвэл одоо түрүүн гэмт хэрэгт холбогдсон гэд улсын их хурлын гишүүн байсан гам тулга гэд гишүүн одоо түтгэлзүүлээд эрүүг эргэж шалгаж байгаа. Тэгэхээр бас хэрвээ үнэхээр гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх юм бол улсын их хурл гишүүнээ чөлөөлөөд түтгэлзүүлээ шалгаж болдог энэ жишээ бол энэ удаагийн парламент дээр харагдсан байхгүй. Энэ чинь бас тодорхой хэмжээгээр процесс өөрөө явж байна. Бид бол яг ингээд одоо вампирч гэдэг юм уу, цус орогч гэдэг юм уу, одоо мүлжигч гэдэг юм уу янз бүрийн зүйлээр хилээд байвал нэг асуудал шийдэгдэхгүй байхгүй юу? Зүгээр яг байгаа төсөл дээр тодорхой хэмжээний хариулт яриад явбал асуулт шийдэгдэнэ гэж бодож байна л да. Тэгэхээр би түрүүн надаас нэг асуусан байсан. Одоо шүүх эрх мэдэл дотор байгаа шүүгчийг хариуцлагатай болгохтой холбоотой тэр заалтыг яагаад дэмжиж байгаа шалтгаанаа бол энэ дээр харин ташрамд нь хэлчихье гэж бодож байна. Тэгэхээр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүгчийг бол одоогоор бол хариуцлага тооцдог механизмыг бол үндсэн хуулийн түвшинд оруулж ирээгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх шүүхийн ёс зүйн хариуцлага тооцдог. Тэр механизм хэдийгээр ажиллаж байгаа ч гэсэн шүүхийн ёс зүйн орооны эрх мэдэл хангалтгүй. Мөн ёс зүйн зөрчил гаргасан шүүгчдэр хүн хэл цугцааны асуудал байдаг учраас тодорхой хэмжээгээр хариуцлага тооцчмоор байгаа тэр шүүгч нар маань хариуцлага хүлээгээгүй байхыг үгүйсэхгүй. Харин энэ 49-ийн 6 гэсэн нэмэлт өөрчлөлтийн заалтаар болвол шүүгчид хариуцлага тооцдог сахилгын хороо гэдэг байгууллагыг үндсэн хуулийн түвшинд бол байгуулад
улмаар уг хороо нөрөө шүүгчийг бүтгэлзүүлэх, огцруулах, сахилгын бусад шийтгэлийг ногдуулдаг тэм чиг үүрэгтэйгээр ажиллана гэж байгаа. Тэгэхээр энийг бол би тодорхой дэвшил гарч байна л гэж харж байгаа. За энэ бол их ойлгомжтой асуулт шүү дээ. Нэг тойроод байх зүйл биш тийм ээ. Тав тодорхой. Яг монголчуудыг гол анхаарал хандуулах гол асуудалтай одоо энэ тавьж байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийг. Энэ их хурал үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу? За ер нь энэ их хурал гэж нэрлэж байгаа зүйл маань юу ямар газар вэ гэдэг хэдүүлээ. Энэ дараагийн асуулт. Мөн биз дээ. Энийг асуулт шүү дээ. Улсын хурал чадамжгүй нэр хүндгүй болсны шалтгаан нь юу вэ? Харин яг энэ талбартай. Би дараагийн асуултаа асуулт. Энэ чадамжгүй нэр хүндгүй болсон шалтгаан чинь одоо сүүлийн 27 жилийн маань үйл явдлын үр дүн шүү дээ. Товчхон да тийм үү? 92 оны үндсэн хуулиас хойш байгуулагдаад удаа дараагийн их хурлууд яваад өнөөдрийн их хурал дээр ирээд чадамжгүй болчих чаа гэдэг нь олон нийт бол одоо ер нь нэгэн дугаар л хэлж байгаа шүү дээ. Мэрс хэрхэн хүмүүс л төөрөлдөөд юм уу андуураад за магадгүй энэ их хурлд байгаа түүнийг тойрсон хэсэг л байгаа шүү дээ. Жохоо хэсэг тийм үү? Энэ бол ойлгомжтой. Тэгэхээр яагаад чадамжгүй болцсон бэ гэдэг нэг түрүүнээс эхлэхдээ оншигж ирсэн шүү дээ. Энэ 92 оны үндсэн хууль чинь бүр тодорхой хэлэх юм бол бидний өөрсдийн толгоогоор өөрсдөө хийсэн өөрчлөлт бол чадаагүй маа. 92 оны үйл явц чи өөрөө үндсэн хуулийг батлах, босруулах үйл явц чи өөрөө. Бид нар харахтаа бол сая 200 гаруй мянган хүний давхарсан санд асуудал явагдаад тийм үү. Энэ баг хурлаас ажлын хэсэг томилогдож энийг бэлдээд ардын хурлаан байгуулаад тэгээд маш удаан сайхан 70 эд хоног хилцээд ингээд явсан гэж ингээд түүхэндээ дурддаг. Харамсалтай нь бид нар чоны амнаас гараад барын аманд оров гэдэг шиг ойрхны хоёр түүхээ энэ дээр жишиж тавьж он цагийн дараалал харъя. 24 онд бид нар комментаринд буу тулгуулж байгаад хойд хөршөлтөө аргагүй эрхэнд хамааралтайгаар тэдний заасан замаар явж 24 оны үндсэн хуулиар ингээд явж ирлээ тийм үү. Гэтэл 92 онд бид нар яагаад барын аманд орсон шиг болчих вэ гэдэг зэрэг чи 92 оны орчин цагийн эрх зүйн дайн буюу бодлогын дайн гэж нэрлэгддэг тийм үү. Барууны шин тутам эргэлт хийж байгаа улс орнууд орж ирдэг тэр технологи гэж ярьдаг арга аргачлалаар зөвлөх үйлчлэг Америкийн Азисан гэдэг тагнуулын байгууллага бүр тодорхой 92 оны үндсэн хуулинд зөвлөх үйлчлэг гэдгийг үзүүлээд бидрид өөрсдөө хийж байгаа мэт ийм дүр зургаар биднийг үнэхээр тэр үед одоо сайн гардаж үлгэж яваад өөрсдийнхөө дур зургаар ингээд залаад энэ 92 оны үндсэн хууль чинь бий болоод энийхээ үр дүн бид нар одоо ингээд хүртэж байгаамаа үр дагаврыг. Тийм учраас их хурл яагаад ийм болсон гэдэг чинь энэтэй холбоотой. Энийг бид нар олж харахгүй бол энээсээ тойроод тодорхой өмнөөс тойроод байх юм бол бид нар ерөөс олохгүй. Өөрөөр хэлбэл одоо юу гэж хэлэх гэдэг юм бол Монгол одоо жинхэнэ өөрийнхөө уг язгуур дээр очисон өөрийнхөө төр ёсны онолтой олж барьсан тэрэн дээр нь суурилсан өв соёл их түүхэндээ тулгуурсан өөрийн гэсэн үндсэн хуультай их эргэлтийг одоо хийх цаг нь ирчээд байна. За тогоогоо та юу гэж үзэж байна? За тэгэхээр энэ бол би нэг алсаас яриад яг хөө. Мөнх хоёр бол бас алсаас ярьлаа. Зүгээр ойроос л ярий. За юу. Энэ үндсэн хуулийн өөрөөр хэлбэл энэ одоо их хурлын гишүүд чадамжтай юу чадамжгүй юу? Энэ хуулийг батлах эрх байна уу байхгүй юу гэж. Энийний чадамжийг бол өөрөөр хэлбэл үндсэн хууль зөрчиж гаргасан тэр 200 хэдэн хуулийн дотор эрхийн бүр уулын тултал нэмж өгөөд чадамжтай байх хяналт шалгалтын ажлыг салгаж өгөөд төрийн дээр намыг гаргаад энэ ч одоо намын маф шүү дээ энэ чинь. Одоо хоёр маф энэ чинь энэ 30 жил биднийг удирдлаа шүү дээ. Өнөөдөр тэр үед нэг удамжинд нөгөө ардчлалын тухай, авилга хэл гахуулын тухай, Монголын төрөг болохгүй байсан тухай орж байсан нөгөө нөхдүүдээс өнөөдөр энд ард түмнийхэн төлөө үг хэлж байгаа хүн байна уу? Байхгүй шүү дээ. За технологи энэ яаж өгөх гэхтэн зэрэг энэ мап бол чадамжгүй. Чадамжтай байх үндсэн байхгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт гэмт хэрэгтэнгүүдийн үүр. Үндсэн хууль зөрчиж хийсэн өөрчлөлтийн дагуу төрийн дээр намыг гаргасан хулгайч нар. 3 дугаарт нь яах вэ гэвэл өөрсдийнхөө эрх мэдлийг хязгааргүй дэлгэн тавьж Монголын ард түмнийг нохой мэт үзэж эзэн бог Чингисийн сургаснаар өөрөөр хэлбэл харц хүн юу яа зөхөрч болохгүй тухайн асуудал болсон байхад харц бид нар чинь зөхөрч байна нөхдүүд нь зөхөрч байна. Одоо энэс цааш хугацаа байхгүй. Ерөөсөө энэс цааш одоо яах юм гэхтэй зэрэг өөрөөр хэлбэл бид нар төрийнхөө эрхийг их хурлын чадамжтай байлгах төрөө төр шиг байлгахын тулд бид нар өөрөөр хэлбэл ямар тэмцэл хийх вэ гэдэг л асуудал байна. Хоёр замын улзуур дээр.
Тэгэхээр улсын хурлаар болол үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 2 дугаар хэлэлцүүлэг хийгээд явж байна. За хэлэлцүүлгийг бол одоо дэд сэдв болгоноор нь хийж байгаа л да. Тэгэхээр өнөөдөр бид бас TVS Mongolia пэйж хуудасаар хэлэлцүүлгийг үзэж байгаа хүмүүсээс бас асуулт асуусан байгаа. За нэвтрүүлэг дуусахын өмнө бас ерөнхийд нь бас танилцуулаад асуух нь бас зөв бах. Танилцуулах нь за тухайлх нь бол байгалийн баялаг төрийн нийтийн өмч байх уу, ард түмний дундын өмч байх уу гэдэг асуудал дээр за нийт оролцсон иргэдийн 88% нь ард түмний дундын өмч байх нь зөв гэсэн ийм хариултыг сонгосон байгаа. За дараагийн санал асуулга дээр бол улсын хурлын гишүүдийн эрх алдшгүй байх нь зөв үү гэдэг дээр нийт оролцсон иргэдийн 92% нь бол буруу гэж хариулсан байна. За шүүгчийг ерөнхийлөгч томилох уу ард түмэн сонгодог байх уу гэдэг асуултыг бас бид асуусан. За өнөөдөр бас энэ асуултаарч бас хэлэлцүүлэг бас нэлээдгүй өрнөлөө. За тухайлх юм бол шүүгчийг ард түмэн сонгодог байх нь зөв гэж нийт оролцсон иргэдийн 82% нь бол хариулсан байгаа. За гишүүдийн тоог нэмж бүрэн эрхийг 5 жил болгох уу гэдэг асуудал дээр бол нийт оролцсон иргэдийн 92% нь бол нэмэхгүй. За 8% нь бол нэмэх нь зөв гэсэн ийм хариултыг бас өгсөн байна. За өнөөдрийн гол сэдэв болох энэ их хурл үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй юу гэдэг асуудал дээр нийт оролцсон иргэдийн 78% нь одоо өөрчлөлт оруулах эрхгүй, 21% нь эрхтэй гэж хариулсан байна. Тэгэхээр нэвтрүүлэг дуусахын өмнө бас нийт зочдоосоо за сүүлийн асуултыг бас асууя. Тэгэхээр энэ их хурл үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй гэж та бүхэн бодож байна уу? Эрхгүй гэж бодож байна уу? Та бүхэн бас товчхон хариулъя. За би эхэлж байна. За би бол нэг 3 үндслээр бол ямар ч одоо эрх байхгүй гэж ингэж үзэж байгаа. За түрүүн бас энэ тогоогоо хэлж байна л да. Нөгөө 2000 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол үндсэн хуулийн цэцээс одоо буцаацсан штэ гэж тий. Тэр яагаад гэсэн гэхээр процессын хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн цэцээс санал авах хэрэгтэй байсныг авалгүйгээр үндсэн хууль баталсан байна гэдэг үндслээр үндсэн хуулийн цэц буцаагаад дараа нь тэр процессын алдааг засаж ингэж баталсан байдаг. Тэгэхээр тэр нь бол дараа нь бол засагдаа батлагдсан гэсэн үг шүү дээ. Өнөөдрийн энэ их хурл яаж юм гэхээр энэ процессынхаа хуулийг бүхэлдэн зөрчиж явж байгаа. Хоёр төсөл хилцэж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл 62-ийн одоо 65 гишүүний санаачилсан төсөл гээд хоёр төсөл ярьж байгаа нь өөрөө үндсэн хуулийн одоо процессын хуулийг зөрчиж. Хоёрдугаар үндсэн хуулийн дээр заасан хамгийн чухал заалтаа эдгээр зөрчиж явж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөлтөө ямар одоо үндсэн хуулийн шаардлага тавьсан гэхээр 76 гишүүнтэй байх ёстой. Тэрнээсээ 3/2 нь байж байгаад хэлцэх ёстой гэж. Өнөөдрийн чуулганаар та нар телевизийн камер хараад үзтээ телевизээр 76 байна уу? Байхгүй. Нэг гишүүнээ ядж хат явуулсан. 75 л аа. 3/2 нь байна уу? Байхгүй. Баян чинэдэг гишүүдэд ирж хагаа явж байгаа. Тэг ингээ процессын хувьд эдгээр бол яагаад ч үндсэн хуулийн хилцүүлгийг явуулж чадахгүй байна. Энийг одоо хууль зөрчигчгөө зогсоох хэрэгтэй. А 3 дугаарт нь энэ их хурл гэдэг яг энэ 16 онд байгуулагдсан их хурлын талаар энэ их хурл өөрөө дүгнэлт гаргацсан шүү дээ. Юу юм гэхээр 60 тэрбумын гэдэг булан юмд ардын нам хуучин дарганаар холбогдсон учраас тэр хүмүүстэй хариуцлага тооцсон, хөөж явуулсан 60 тэрбум нь яасан гэхээр их хурлын сонгуулийн санхүүжилтийг хууль бусаар босгох гэдэг ийм схем байсан. Өөрөөр хэлбэл анханасаа байгуулагдахтаа Монгол улсын сонгуулийн хууль, намын хууль, үндсэн хууль бүх хуулийг зөрчиж байгуулагдсан их хурл байхгүй. Тийм учраас бид нар удаа дараа энэ талаар мэдгэл хийж, шүүх цагдаад, хандаж, шалгаад өгөөч гэж зөндөө явсан боловч эцсийн дүндээ би одоо шудраг шүүхээр Эрдэнэ жаймын уучлах уу гэдэг юм шийдвэртэй гарсан. Тэгэхээр шүү дээ. Одоо энэ их хурл байна шүү дээ. Ард түмний нүдэн дээр итгэлээ алдсан, найдвар төрүүлэхгүй байгаа, горьдлого ерөөсөй байхгүй болсон. Тэгээ ард түмэн болоод одоо энэ 76 гишүүнд бол зөвхөн гомдолтой үлдсэн байхгүй юу? Гомдолтой л байгаа. Тийм гомдолтой байгаа хүмүүсээр өөрснийх нь эрхийг нэмэгдүүлээд өөрснийх нь хугацааг сунгаж өгөөд бүр олон болгоулъя гэдэг ард түмэн гэж байхгүй. Үндсэн хууль бол дарга нарын асуудал биш. Ард түмний амьдралын асуудлаа гэдгийг ойлгохгүйгээр үндсэн хуулийн өөрчлөлт хийж байгаа хүмүүсийг ард түмний ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр нэг ч өгүүлбэр дуурахгүй бид нар 5 жил очивол ард түмэн сайхан болно гэж молигдож байгаа хулгайч нараар үндсэн хуулиа өөрчлүүлж ерөөсөө болохгүй ард түмэн гэж ингэж хэлмээр. За гооч байсан юу? За би болохоор энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт одоо нэгэнт хэлцэгдээд явж байгаа. Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлтийн хүрээнд болвол түүний одоо нэмэлт өөрчлөлтийн бас айгүй амин чухал хэдэн заалтууд болвол энэ нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бол хийгдэхгүй болоос нэмэлт өөрчлөлтөөр бас тийм чанаргүй нэр төдий болчих магадгүй гэж үзэж байгаа учраас хэд хэдэн заалт бол энэ нэмэлт өөрчлөлтийн хүрээнд заавал хөндөгдөөсэй гэж үзэж байгаа. Тэр нь бол засгийн газар нь
засгийн газрыг ерөнхий сайд нь өөрөө бүрдүүлдэг байх. Тэгээ эргээд кабинетараа хариуцлага хүлээдэг буюу ерөнхий сайд хариуцлага хүлээдэг байгаа. Энэ заалт бол одоо мөнх хөргөл гишүүний ярьжсэн гэхдээ яг эцсийн төгсгөл нь бол өөр байна л та. Тэр заалтыг бол заавал хилцэж батлах нь олж чухлаа энэ бол өөрөө зарчмын шинжтэй том өөрчлөлт болно. За дараагийн нэг заалт бол энэ 25-ийн 1-7 буюу урт хугацааны хөгжлийн бодлоготой байх, мөн төсвийг нэмэгдүүлэхгүй байх тэр утгатай заалт байгаа байхгүй юу? Одоо ингээд мөнгө тэд нар ч одоо зөвхөн мөнгө бодоод байна, өөрөөхөө тойрогтой хуваарлаад байна гэдэг байгаа. Энэ олон шийдэгдэхгүй асуудлыг нь 25-ийн 1-7 буюу одоо төсөв батлах зайлшгүй хэрэгцээ гарах юм бол шинээр нэмэхгүй харин өмнө батлагдсан байгаа аль нэг газар хуваарлагдсан тэр төсвийг тэр төсвөөс одоо хуваарлагдсан байгаас илүү ач холбогдолтой үр дүнтэй гэж үзсэн бол тэр хүрээнд шийдвэрлэдэг байх энэ асуудал. За гуравт нь болохоор ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа болвол шин тэр томилогдох гэж байгаа ерөнхий сайдыг хамт оруулж ирж тэр асуудлыг нэг дор шийддэг байх. Огцруулчаад дараа нь шинэ ерөнхий сайдыг хайдаг биш. Одоо энэ өмнө бол удаа дараа тийм тодорхойгүй байдалд орж исэн учраас тэр заалт. Тэгээд түүн дээр нэмээд шүүх эрх мэдлийн томилгоо буюу одоо шүүх ерөнхий зөвлөлийн томилгоо мөн шүүгчид хариуцлага тооцдог энэ механизм бол батлагдаад мөн ерөнхийлөгчийн санал болгосон төсөл дотор байсан шүүгч бол тойргийн журмаар буюу засаг захиргааны нэгжээс өөр системээр ажиллахаа гэсэн энэ эдгээр заалтууд бол хөндөгдөж яригчиж зарчмын өөрчлөлт гарна гэж үзэж байгаа. Одоо таны явуулаад байгаа санал асуулга байна шүү дээ. Ард түмнээс ингээд та удаа дараа ингээд хөтлөгчийн зүгээс үзүүлээд байгаа энэ дээр шүүгчийг ерөнхийлөгч томилох нь зөв үү, ард түмэн томилох нь зөв үү гэж асуугаад байна. Энэ дээр бол маш олон хувь нь сая бараг 90% байсан уу үгүй юу? Ард түмэн томилох нь зөв үү гэсэн байна шүү дээ. Тэгэхээр ард түмэн томилж байгаа механизм чи яаж хэрэгжих гэдэг нь тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлийг нь өөрөө 50%-ийг нь улсын их хурлаас томилдог байгаад тэр томилогдсон шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийг сонгон шалгууруулдаг байхаар хэрэгжих юм бол одоо энэ ард түмний үсэд байгаа ард түмнээ сонгогдсон шүүгч гэдэг энэ байдал бас үүсэх боломжтой гэж би бас энэ дээр харж байна л да. Танаас нэг юм уучлаарай нэг зүгээр нөгөө тодруулаад асуучих юм. Таны ер нь өөрөө ч нөгөө яг улс төрийн одоо энэ үнсүүл хандж байгаа хандлага нь бол парламентын засаглал гэдэг яриад тэрийг жоохон дэмжих хандлагатай үндсэндээ бол парламентын засаглал дээр нүү ерөнхийлөгчийн засаглалын дээр. Мэдээж Монгол улс ч өөрөө парламентын засаглалтай. Одоо яг хөө мэдээж ерөнхий хүчтэй ерөнхийлөгчтэй. Одоо яг тэр Францын системтэй төстэй яагаадгүй ерөнхийлөгч нь хуулийг санаачилж байна, хориг тавьж байна. Мөн шүүгчийг батламжлах одоо томилох гэдэг 51-ийн 2-т байгаа. Түүний дараа та яагаад энэ парламент яаж юм би зүгээр нэг одоо яг хөө геополитикийн хувьд ч гэсэн аваад үзэлтэй Монгол улс ч өөрөө хоёрын цаг дуусах гэж байгаа одоо бид дараагийн нэвтрүүлэг орно тийм учраас заавал ерөнхийлөгчийн бол засаглалыг цаг дуусчих шиг цаг аваад юм хэлье. Гол хэлэх гэж ирсэн юм байна шүү дээ. Ер нь би өнөөдрийн нэвтрүүлэгт орохдоо яг л энэ үгээ хэлнэ гэж бодож ирсэн. Яхаа сая хэлсэн бид нар хэлцүүлгээ явахт журмаараа явлаа. Олон нийт анхааралтай харж байгаа бах. Би хоёр талд хандж хэлмээр байна. Өнөөдөр эрх хөрөгч болж монголчуудаа хуурч байгаа гэж андуурч тэгээд өөрсдийнхөө байр суурийг бэхжүүлэх гэж одоо эцсийнхэн одоо орон зайгаан ихсэх гэж байгаа мөхлөнд ирж гисэн нөхдүүд манай эрх хөрж байгаа нөхдүүд байна шүү дээ. Андуурч биш шүү. Монголчууд хуурдахгүй анхааралтай харж байгаа гэж хэлмээр байна. Хоёрдугаарт монголчуудаа хэлэхэд бол бид их хэрэгэлт өөрчлөлтөнд ирсэн. Энэ бол хуурж байгаа үйл явцад бол нэг татагдан орогдож бүгдээрээ ингээ хуурдах нь тодорхой. Бид удахгүй энэ их хурл байлаа. Дараа нь ингээд хуурчгаад хүчилж байгаад энэ өөрчлөлтийг хийчихэд өөрсдөө бэхэлдээ гэж бодоод андуураа дараагийн сонгуулийг бодоод 20 хоног дахиад их хурл урдлаа гэхдээ тэр их хурл заавал тарна. Урдлаач гэсэн. Тараад шинэ үндсэн хуулиа энэ онцлох тийм үү? Шинэ үндсэн хуулиа батлах бүрэлдэхүүнийг намгүйгээр бид гарч ирж байгуулна. Энд итгэлтэй байх хэрэгтэй. Эргэлзэх юм байхгүй. Тэгээд шинэ их хэрэгэлтэн дээр бид нар тулж ирж байна. Одоо ингээд биднийг хуурч монголчуудаа хуурч байгаа гэж байгаа ах トゥ нараа яг элэгмсэг хамт сайн чууд бидний ах トゥ нар тийм үү? Дээр ирэх хурж байгаа. Энэ нүгэлтэй ажиллаа ухаарад эртхэн шиг эргээрээ. Тэгэхгүй бол энд бол эргэлт болно. Тэр их эргэлтэн та нар бол хэрчигдэн шүү гэж хэлмээр. Өөр хэлэх юм байна. За миний хувьд бол яг үгүй үнэхээр хийх ажилгүй. Их загднаад хуулиндаа заавал өөрчлөлт оруулна гэдэг тэр намын нэг дөрвөн програм тусгацсан гэдэг байна шүү дээ. Өдөр чинь ард түмний амьдралыг дэвшүүлгээр тусгасан юм хэрэгжээгүй шүү дээ. Гэтэл яг үгүй энэ хуулийг анхаарал татж байна. Энэ хууль чи яаж юм гэхтээ оюутлахын асуудлаас болдог. Энэ ард түмний тол тарихыг угаах юм ажиллаа.
За тийм учраас яг үгүй үнэхээр тэгж загнаад байгаа бол дордохын 7 өөрчлөлтийг ард түмэнд одоо яг үгүй ийм өөрчлөлтүүдийг ингээд оруулсан учраас сумын засаг даргаас ахуулаад хийх ажилгүй болсон юм аа. Нам ингээд дээдлэн гарцсан юм аа гэдэг тайлбараа хийгээд хоёрдугаарт яг үгүй Монгол тэртээ парламентын засалтай байхад 2 танхимтай парламенттай байхтлаа. Үгүй ерөөсөө ийм хэм оруулаад архид нэр төглөөрөө хэлбэл Монголын ард түмэн энэ бараг баяр хүргэх байх. Үгүй та нар мань бус тиймний хүндсэнгүй. Бид дахиад 30 жил юм уу 20 жил нохоо болохгүй. Үгүй угаацаа хувааж итгэхэр боллоо гэж ийм шийдэлтэй байна. Тийм учраас ард түмэнд хандаж юу хэлэх гэж байна гэхтээ зэрэг ард түмэн сонор сэрэмжтэй бай. Би цэргийн хүн. Тийм учраас сонор сэрэмжтэй бай. Готонд ч байгаа хоны чинь хулгай ихэх хуулийг 2 жилийн өмнө эдгээр баталж өгөөд готноос чинь хоны чинь өхрий чинь буудаж алаад ачиж байгаа шүү. Яг тэр шиг Монголын ард түмний үндсэн хууль гэж одоо энэ том үндсэн хуулийг эрх хуулийг яаж өгөх вэ? Өнөөдөр энэ хэдэн хулгайч нар би хулгайч гэж хэлжээ. Хулгайч нар заргалт нөөц өөрчлөх гэж улаан тэмцэж байна. Баярлалаа. Нэвтрүүлгийн цаг дуусч байна. Тэг би яг зүгээр нөгөө түрүүний нөгөө тодруулах гэсэн юм ингээд зарим манай хуульч одоо ингээд яг иймэрхүү нийтлэг ойлголт их байгаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайд нь тэ ганцаараа томилогдоод тэгээ сайд нарыгаа ингээд энэний цаана ингээд айгүй сайн болох гэж байна гэж үгүй. Парламент гэдэг бол шүү дээ. Гүг. Парламент гэдэг нь шүү дээ, тэ. Олонх цөөхөөс бүрдэх хэрэгтэй, тийм үү? Нэг намаас бүрдчихвэл энэ чинь парламентын засаг гэхээ болчдөг байхгүй та. Яг л арчлан байхгүй болчихж байгаа. Төсөвт сөрөг хүчин үг хэлэх хэрэггүй, сөрөг хүчин ерөнхий сайдад хариуцлага тооцох хэрэггүй болно гэдэг нь өөрөө арчил байхгүй дарангуул болж байгаа илэрхийл байхгүй та. Тэгэхээр дараагийн ерөнхий сайдыг сөрөг хүчин оруулж ирэх боломжгүй гэж үндсэн хуулийн тусгаад хахад бид нар арчил байгаа гэж тэрнийх нь хойноос итгэх ямар ч одоо үндэсгүй болж байгаа шүү. Тэгэхээр үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн цэлтэй холбоотой хилцүүлэг бас энэ хүрээд өндөрлөж байна. За хилцүүлэг төрөлцсөн ирсэн зочид бол нийслэлийн Монгол Ардын Хувьсгал намын дарга Эрдэнэ Жамья, за хуульчтай холбооны мэрэгжлийн ёс зүй хорооны дарга Баасан Жав, их цааз их хэрэгэл хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Мөнх хоёр болон за эдийн засагч Тогоонор хүрэлцэн ирлээ. За үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн цэлтэй холбоотой хилцүүлгийг ТV-с телевиз 7 хоног бүрийн за даваа мигмар даваа лавг одоо Баасан гаргуудад бол 20 цаг 30 минутаас шууд хүргэж байгаа. За хамтран хөтлсөн ТV-с телевизийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Баттүр, за сэтгүүлч Ариун Төвөмний би студид хамт ажиллалаа. За анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Баярлалаа.